одоо бад амир pussy beer шиг санагддаг шүү дээ. Bud Light хэлсэн юм уу? Bud Light гэж юу юм? Bud Light гэдэг Америк пип байдаг шүү дээ. So fucking gay. Package нь ямар зам. За anyway. Борго шиг шээж. Микрофоноор борго шиг шээж. Борго шиг үү? Шагагийн юм. Би хинтээ Откотой хамт бит хоёр нэг боргогийн савлгааны тэмцээнд орж ирсэн нэг та хоёр мэдэх үү? Мэдэн тэр чинь амар хөөрхөн шээж. Би шеэрч мэрс. Хоёрын хаягууд ажгүйс тээ. Харин тэгтээ юу Brainstorm-ийн хүн төрүүлсэн те. Brainstorm-ийнх нь өөртөө шүүж байгаа мөртлөө ажилчид нь төрүүлж байгаа гэхээр that's kind of unfair те. Fucking weird. Амар bias чааж байгаа шүү дээ. Yeah. Тэгээд тэмцээн зохиосноо. Одоо Intel жишээ нь ингээд нэг дизайны тэмцээн зохиосноо. Баахан Intel-ийн ажилчид ороод тэдэр нь төрүүлчихвэл ойлгомжтой байгаа шүү дээ. Yeah. Яг гоо би гэхдээ Brainstorm-ийнх нэг амар мундаг гэж боддог л тоо. Надад хийж байгаа юмнууд нь амар таалагддаг хөхгүй. Тэгээд especially өмнө яг тийм өмнө. When it was good те. Одон бол дах өдр байдаг. Тий. Тэгээд Идо ах одон бол дах өдр байхад амар шатдаг байсан юм санагддаг хөхгүй. Дизайн. Тэгэл яг ийм Монгол ийм яг graphic design гэдэг юмны flavor-ыг гаргаж ирж байгаа юм шиг те. Тэгснэ. Гэхдээ яг тэр тэмцээн дээр бол хамгийн гоё юм нь Откоп дээр хийсэн л хамгийн гоё байсан. гэж чи бодож байгаа. That's the truth. Яг бусад хүмүүс миний бодлоор бол хамгийн гоё нь бол биш байсан. Гэхдээ хамгийн гоёудынх нь нэг нь байсан. Гого би бол тэр дизайнд To be honest. Маш их хайртай байсан. Чамаг ингээд өөртөө ийм хамгийн гоё байсан. Пистанер минь. Чамаг өөртөө ийм итгэлтэй болоход юу нөлөөлсөн бэ гэж. Миний бурхнаас цагаасан том бов юм уу хаашаахгүй. Жижигхэн шат. Саунд авах шаасан шүү. Oops. Миний хааслаа жижигхэн байсан шүү. Яг адилхан байсан. Тэгээ чи Negative Mongolia-сын хамгийн урт дугаар ягаад минийх байгааг мэдчихэж байгаа шүү дээ. За. Тийм болохоор өнөөдрийн дугаарыг би 2 цаг шахахгүй гэж. Албаар 30 минут чаачаал яваад. Би урт шахахгүй, би thick шаан гэж. Яаж thick шаах? Яаж подкастыг thick шаад юм бол аа. Яа. Confidence гэжтэй гэж. Би тэгтээ юунд бээр амар өөртөө итгэлгүй болсон юм шиг санагддээ шүү дээ. Тийм амар өөртөө итгэлтэй байжгаад тэгээд яг ингээд гинт ингээд юм навс ингээд өөртөө итгэх итгэл яг нэг 4 жилийн өмнөөс яг байхгүй болсон юм санагддаг хөхгүй. Тэгэл ингээл айгүй багаар ингээл build up хийгээл тэгэл өөр ингээл газар ажиллах тусам шин ингээл чаленжууд гарч ирэл. Тэгэл нөгөөдүүлийг нь жоохон хаяа ингээл мэдээж хүн юм чинь фейлдэн шүү дээ. Тех тоолонд ингээд амар их нэг өөртөө итгэх итгэлтэй амар их юу авдаг болсон байлээ. Тийм damage авдаг болсон байлээ. Тэгээ урд нь өөртөө итгэх итгэлээс гадна зүгээр тэнэг байсан юм шиг байна. Тийм тэгээд чи юу одоо нэг ignorant young тэгэл юуг мэддэггүйгээ ойлгодог болоод эхэлсэн те. Тэгэл би тэгтээ яг нөгөө нэг юу бахта крим дээр тэгдэг үстэй ignorant mad young тийш тэгж байгаа л фейлдэж ш. Тэгээд нөгөө баг бахта би яг Монголд амьдарч байгаа тэгээд 3 дугаар ингээд дуусчаад англи яваад англид очисон чинь ингээд англи хүүхдүүд математикт амар муу. Амар хоцордог. Тэгээ 5 дугаар ангитай хүрдээ үздэг. Монголчоо 2 дугаар ангитай зодуулаад хүрдээ үзчихдэг. Аа 1 дугаар анги. Тийм үү те. Одоо бол тэгдэг болсон байж магадгүй. Бага бахад би 2 дугаар Монголын бол сургуулийн юу бол 1 дугаар ангийн систем баг 1 дугаар ангид нь үзүүлээд байдаг санагдаад байна. Би бараг чичрэлхтэй шааж. Одоо 1 дугаар анги тийм үзэхгүй. 1 дугаар ангийн хичээл чи одоо айгүй арай easy болсон уу? Цэцэрлэгийн хүмүүсийн хичээл шиг нэг тийм хөө юм болцсон байл шүү дээ. Яг хоо гэхдээ тэр нь надад буруу санагдсан юм л та. Anyway тэгээд би ингээд юу баг бахта хөрд мөрдөө үзсэн тэ нэг ухаантай бистэ орж ирж байгаа байхгүй тэ. Тэгээ англи баахан хуруугаа өгсөн тэнэг стакуудын дунд ороод тэ нөгөөдөг чинь ингээл тэ ингээд ийм үсэг нөө холбож бичдэг, cursive бичдэг. Монголд ч нөө багш нар зоддсон шүү дээ. Виста нарын үсгээ гоё хичээж гэл тэ. Англид ингээд хүүхдүүд ингээд ийм азар базар тазар шиг ингээд үсгээ амар муухай бичдэг хөхгүй биш та. Тэгээд нэг гоё сайхан бичгтэр ямар ч ач холбогдол өгдөггүй. Тэгээд дээр үед айгүйх тэгдэг байсан юм хэлээ л да. Одоо бол тэгээд нэг барууны усаа юу бичиж байгаа нь чухал. Тэгээд яг очиход ингээл би cursive-оор бичдэг. Тэгээд юу хурд мөрдөө мэддэг.
амар ингээд цих номхон юу цих сууж муудаг те хүүхдэд ч 10 жилийн Монгол хүүхдэд ингээд гараа дээрээ тавьж байгаа гар мараа ингэж өргөж хариулж барилдаа шүү дээ те. Тэгээ ингээд багштай мэлдэг. Англид ерөөс тийм байгааг байхгүй. Тэгэл ингээд ээж аав хоёр ингээд яг анх ингээд англи явах чахт. Тэгэл за миний хөөстө хүний газар те ингээд биеэсээ авч яваараа англичууд чих боловсон хүмүүс байдгийн шүү гэл амар загчээс байхгүй. Би тэгэл holy fuck ямар газар очих гээд нэ гэж бодвол. Тэгэл англи гэхлээр тэр үед Harry Potter бодогдоошоо галзаа юу. Амар л тэгж аягтай газар очих гэж байгаа юм тэгэл очисон чинь зүгээр л fucking battle royale PUBG шиг заяа. Хүүхдүүд нь амар rude тэгэл цагаан арьстай хүүхдүүд миний амьдардаг газар баг ховорхон ерөөсө харагддаг байсан байхгүй. Тэгэл яг хичээл ингээл орох болсон чинь хүүхдүүд нь олигтой ч ингээл хоолунд ланч таймаар идчих чаддгүй бүгдээрээ хэрхрээл бүгдээрээ ингээд тийм нэг тийм анхаарал төвлөрүүлэх чадваргүй тэг ингээл байнга өсчихэл TikTok-оос өмнө TikTok baby нэр тийм одоо бүр амар болцсон байх ер нь бол тэгээ тэр үед ингээд би ингээл ангид ганцаараа тэгээ багш нар ингээл наваа ингээл амар магцаар гал миний эгог амар фит хийсэн бохгүй бид нөгөө Монголд байхад ингээд зураг амар туртаа гэхдээ зургийн хичээл олигтой ордоггүй тэгэл зураг зурхлаар багш нар ууралдаг ээж аав нар ууралдаг тэгээ англи tutсан чинь ингээл миний зурсан зураг баг харал багш нар вау тэг ингээл тишгэ тэ чи ингээл артист тэ you're fucking тэ prodigy брат чи шааж байгаа л нэр үрдэгсэн за тэр чааш бэвста тэгэл яг ингээл ийм юу эго ингээл амар фит хийгдэлсэн байхгүй англид чаал тэгэл чи ямар хурдан англиэс орчаач гэж шиг тэ тэгээд буцаад Монголд ирвэ тэгэл Монголд ирсэн чи хүүхдүүдтэй ваа нөгөө нэг англид амьдарч байгаа ирсэн түшгээ гэл тэ нөгөө амар од шааж байгаа шүү дээ тэгэл хичээлдээ нэг Монгол хичээл амар хоцорсон гэхдээ англи хэл сайн болохоор олимпиаданд ороод өөрийгөө зүгээр аргалаа шаачдаг тэгэл нэг юм ингээл эго ингээл өсөөл гоохоо амар өсөөл тэгэл амар ингээл том толгойтой шаажсэн чинь буцаад англи явахаар болдог байхгүй. Тэгээ буцаад англи очсон чинь нөгөө мат, зат, физик бүр төрүүлээ шатсан англи хөтөдөөс нөгөө нэг малнууд чинь фиста ингээд физик нь ингээд салгаж ордгоо ингээд сайенс гэж ордог те. Тэгээ ингээд нэг юм fucking 5 6 дугаар ингээ хүүхдүүд их шиг юм хийгээшаа. Би тэгээд яг 9 10 11 12 яг англид хийсэн байхгүй. Тэгэл тэгсэн чи стендэр 9-р ингээс fucking mad genius motherfucker орж байгаа байхгүй тий. Бодлон бүгдийн шагаавста альбер шагаал тий. Альбер гэдэг чи араб үг гэдгийг та нар мэдгүй ч чинь. Түүхэн хийж байгаа нь ярьж орол. Тэгэл түүхийн багш манай түүхийн нэг амар гой багш байдаг гэсэн байхгүй. And she was very pretty. Амар хөөрхөн багш байдаг гэсэн. Тэгэл тэр багштайгаа ингээл амар crash. За crash нь цааш юм бэ. Шах орой бодож байгаагүй. Яа. Тэгээ зүгээр хөөрхөн гэдэг нь айгүй нэг тийм нэг very polite те. Айгүй kind тийм багшаас аахгүй. Тэгэл тэр багштайгаа ингээл одоо ингээ зөөллөө шатстэй ярьсан чинь. Үгүй. Ямар нэг цензур байхгүй штэ. Үгүй. Ашаастай. Танаар ойлгохгүй ашаа. Emotional connection аашаа. За тийм ээ хөөрхөн багш байсан. Тэгээд тэр sexual юм дараа нь бадаа шагаад нь тий амар юм ингэж нэ. Тэрхий жоох хөхтэйсэн болохоор. Тэгээд яг түүх мөхий хичээл дээр амар сайн. Тэгээд religious studies амар ордог гэсэн. Тэр нэг англи хүүхдүүд өөрсдөө religious studies тий хичээл ордог. Тэгээд би religious studies айгу дуртай. Англичууд чинь католик те. Protestant. Жинхэнэ hardcore Protestant. Protestantism хамгийн анх дэлгэрээд хүчээ авсан газруудын нэг. Тэгээд тийм. Тэгээд яг Protestant гэхрээ. За би тэрийг дараа тайлбарлая. Би том толгойнхаа талаар ярих гэж байна. Тэгээд яг хичээлдээ айгу сайн байсан. Тэгээд ингээл хүүхдүүдтэй найзлаа. Би гэхдээ айгу найз муутай байсан л та. Амар сайн зөвхөн найзуудтай. Гэхдээ ер нь тийм юу нөгөө нэг Азууд чи ингэдэж шүү дээ. Аз хүүхдүүд чи яг юм харуучиг ярьдаг. Харуучиг яа чи нөгөө нэг юм юугаа статусаа тодорхойлдог юм кул чааж. Тэр нэг Америкт байдаг монгол хүүхдүүд яг тэгдэж шүү дээ. Ингээд юм. I think that shit is хар хүүхдүүд чиг ярьдаг. Тэгжиж яг жоохон street credтэй болоод те сакс макс тоглоод те юу үүс мөв шааж байгаа. Тийм white-удаасаа те black руугаа те жоохон ингээд юм дүш баг яриатай болж болоо шаачдаг. Тэнд нэг их хар арьстай хүүхд байдаг байсан. Би яг West Ham-д амьдардаг байхад тэнд ихэвчлэн миний амьдардаг газар Пакистаны тэгээд цөөхөн Афганы тэгээд арабууд байдаг гэсэн юм. Гэхдээ ихэвчлэн Пакистаны хүүхдүүдтэй. Тэгэл obviously мэдээж энтхэгүүд байгаа. Энтхэгүүд бол тэгэл англи болсон шүү дээ. Тэгээд тийм. Гэхдээ ер нь бол жоохон 50%
тэ white тийм газар. Тэгээд би найз майз олохтой амар хэцүү байдаг байсан. Тэгээд нэг хүүхэдтэй би амар хилддэг байсан. Ben Roseberry гэдэг хүүхэд нэр мэрэн ч гэсэн Roseberry. Гэхдээ амар сайн найз болцсон. It's like he was one of my best friends. Тэгэл ингээл Benтэй ингээд racist joke хийсээр байгаад найзууд болцсон тий. Тэгээд яг тэр үед нэг англи найзтай, нэг амар том юм бийтэй, нэг fucking black J Pascal гэдэг нэг харбстай байсан байхгүй юу. Grenade-агаас ирлээ ханаас ч ирлээ. Тэгээл нэг юм international нөгөө нэг юуны их сургуулийн нөгөө нэг юм брошюр дээр нэг international group of friends гэдэг чинь bullshit те. Нэг Asian дээр хизээч байдгүй те. Яг тийм байсан. Аа сургуулийн token poster childууд чадчихсан те. Тийм exactly. Тэгээ бид нар яг тийм байсан байхгүй. Нэг token Монголтай, нэг англитай, нэг мэдхгүй байс та хаан хинч холмогийн ямар ч нэг хар цагааны ирлиз шиг харагддаг байсан. Гэхдээ he had some Chinese in him. Тэгээд нэг хартай, нэг пакитай Захид Мамуд гэдэг нэг хар нэг юу паки бистатай нэг юм найзууд. Тэгэл англид нэг хөрхөн тэ нэг гоё шаажгаад Монголд буцаад ирсэн чинь тэгэл дахиад нэг олимпиадаар л одоолоо шаачиж байгаа байхгүй. Тэгэл амар том толгойтой шаажгаад их сургуулаад өгсөөл ажилд орох болсон чинь ер нь бол тэгэл эго байхгүй болж байгаа юм биста. Шууд тэ ажилд ороод тэгэл лидер од мэтийн хүмүүстэй харьцаалаа. Бачим мэтийн хүмүүстэй харьцаал. Тэгэл шууд эго зүгээр шууд ингээд шалтаа унж эхэлж байгаа байхгүй те. Амар existential бүр эго maniac. Тэ эго existential юм crisis орж морол амар юм psychopathic tendency ингээд тэр хүмүүсээс харагдаж марагдтал те. Тэгээд тэгэнгუут ингээд what the fuck би чи өөрийнхөө бодож исэн шиг тийм амар smooth биста биш юм байна. Би тэгэл тэр үед өөрийгөө ингээд амар тэ ингээд charming марм гэл нэг тийм боддгоос аахгүй. Тэгсэн чинь яг тийм жоохон moral compass муутай те нэг ёс зүйн юм цензур жоохон муутай хүмүүсийн хажууд бол нэрээ барьж идүүлэхэр юм билээ биш та. Тэгэл яаж л бол яаж ингээл тэг хүнийг fuck over хийж чаддаг. Тэгэл яаж л бол яаж хүнд боон хүлж чаддаг. Тэгээд нэг уцаар ингээд айгүй nice те ингээд миний найз өдр гэж ярьж байсан уцаа тавингуудаа муу тэнийг пистаа хүмүүст муулаа ярьж ах чинь те. Яа тийм зөндөө харж ирсэн. Тийм би над хоёр дурдсан хүн чинь бол тхийг бол харсан уу гэж. Идрийг нь бол хараагүй нөгөөт нь харсан юм уу тий. Ноён эльфийг бол харсан. Ямар ч эдэр бод миний татварыг төлөөгүй гэж тий. Бараг 3 сарын татвар төлөөгүй. I could fucking sue for that shit тий. Гэхдээ буйнараа болог гэдэг амар weak зан гаргасан л байлээ л тий. Гэхдээ яг нэг team юм ингээд яг айгүйх ажиглагдчихсан байхгүй юу. Тэгэл ингээд шууд нэг навс ингээд дарагдчихж байгаа байхгүй тий. Confidence дарагдчихж байгаа. Гэхдээ анх төсгөөтэй томоочонд ажиллаж байхад бол итгэлтэй шаажсан шүү дээ. Тэгээ өчигдөр танилцсан хүнээсээ маргааш нь 17-оо нэг хэл бол байсан биш. Одоо тийм итгэлээр чанд байгаа шүү дээ. Би стамдаг шах. Because I'm paying people. Тэгэл яг ингээл багаар ингээл яг ингээл тэ нэг энерги ингээл тэ innocence шимүүлсээр байгаа л. Тэгэл одоо буцаад яг ингээд тийм build back хийх нэг юм замдаа яг орж байгаа юм санагдаад байгаа байхгүй. Гэхдээ яг надаа яг саяны тэр нэг юм сүрэг юм юунууд дурсамжууд айгуу тийм зөв юм болсон юм санагдтыг. Яг нэг хүн болоход амар зөвөр нөлөөлж байгаа тий. Хүнийг танд сурж जैन танихаас гадна тэгэл айгуу их юм сурж байгаа шүү дээ. Алтаанаас ер нь бол их юм сурж байгаа. Тийм тэгэхээр яаж ч тий confidence алдсан. Ер нь хүн болгон л яг юм анх удаа төрсөн адуу мал шиг л бэлтжил байгаа гэсэн үг шүү дээ. Нэг том юу талбай дээр тий. Тэгэл бүгдээрээ нөгөө нэг анх удаа амжиж үжиж байгаа юм чинь тодорхой хэмжээний алдаж он мэдгүй чадахгүй юмнууд байна тий. Зарим эмийг бусад хүмүүсээс сүйд сурж олно тий. Гол нь нөгөө нэг өмнө юу болж исэн, ямар новшин юмнууд болж исэн тэрийг нэг юу өөрийнхөө хувьд зүгээр үлдээх юм шүү тий. Харин тий. Тэгээд новшин стандар бол зөндөл байгаа шүү дээ. Өөрөө новш олчихгүй л бол тэгээд. Гэхдээ бас яг хүнийг бас ингээл нэг новшин стамстагаар нь бас дуудаж томьёолох бас амар хэцүү те. Ер нь бол humans are humans те. Тэгэл муухай үйл гаргаж байгаа ч гэсэн цаад яг reasoning нь юу байгаа. Тэгээ хүнийг hate их аягүй хэцүү. Яг улсын их хурлын гишүүдээс бус хүмүүсийг гэж. Тэгээ those fuckers don't have any excuses. Тэгэл нэг тиймэрхүү байж байгаа л. Тийм compassion амар сурсан. Айгүй их сурсан. Өөрөө эго байхгүй болохоор ер нь тэгээд эго loss баг болсон юм шүү. Би баг тэгж бодд тээ. Тийм мань бол эготой. Эго loss болоод яг машины нэг хэсэг болоод яг 100% эгогүй байна гэхээр бас амар сонин санагдаад. Бодлаач юм шиг. Яг
kinda impossible миний хувьд тэгээд санагдав. Тодорхой хэмжээний эго байх хэрэгтэй. Тэр нь гэхдээ ингээд зөв эго чамаа ингээд зөв юм руу хөтлж идэг те. Тий. Надад бол би хин шиг future шиг нэг багт нь Scottie Pippen гарын үсгийг нөгөөгүй байсан чинь том болоод рэпер алдартай рэпер болсноо эхнэрийн шааж яадаг тийм эго бол мохоо өстэй гэж. Зөвлийг өөштэй. Амар revenge shot те. Revenge гэжтэй. Гэтэ яг хоо би бас эго айгуу чухал гэж боддог л та хүнд. Эго байхгүй болохоор те нөгөө нэг өөрийгөө хамгаалж чаддаггүй юм шиг. Гарын үсгийг авч чадаагүй хүнийхээ эхнэр дээр нь өөрийнхөө гарын үсгийг зураад буцаа явуулж та. Өөрийн шиг нэрэх. Тэгээ эго гэхээр хитрхи self centered болох байх л та. Зүгээр эго гэхээс илүү ambitionтэй байна гэж ярил бас зүг болж магадгүй л. Ambition. Гэтэ ambition чинь эгоны бас нэг хэсэг шүү дээ. Хэрвээ эго байхгүй бол ambition ер нь бол тодорхой хэмжээнд. Гэтэ there is certain line between ambition and ego тий. Ер нь бол яг ингээл энэ хоёрын голдол байх хэрэгтэй. Ер нь бүх юм баланстай л байгаа. 100% эгогүй байна гэж байна. Эгогүй байна гэж байна. Ямар ч амбишнгүй байлаас. Тий. Одоо чи ингээл мал дээр гараад амьдэрсэн ч гэсэн энэ хэдэн малынхаа тоог нь хэдэг нэмчихсэн л гээд бодно шүү дээ. Тэгээд тэрийг чи эго гэж нэрлэх үү, амбишн гэж нэрлэх үү те. Гэхдээ наач ингээд хийж байгаа ажлын хариуцлага юм шүү. Наач sense of юу амьд үлдэхийн илүү юм биш үү? Survival. Тийм. Гэтэ энэ дээр чинь ambition байгаа шүү дээ, тэ. Ингээд нэг зоригтой байгаад байгаа шүү дээ. Тэнгүүтлээ одоо юу гэдэг чи яснаа би одоо ингээд энэ орон нутгийн хамгийн олон малтай малчин болно энэ төр гэдээ яриад хэлвэл тэр чинь арай илүү эго болоод хэлдэг ч юм уу, тэ. Надаас наа чи юм айгу эго болсон ч гэсэн тодорхой хэмжээгээр нөгөө нэ мотивейт хийж байгаа шүү дээ. Би амар өстэй олно гэдэг. Тийм. Тэгээ яг миний хэлээд байгаа санаа болохоор ер нь бол тий. Эго нь ингээд зөв ер нь бол эго амбишн хоёр нь ингээд зөв зүйл рүү хөтлөж явах хэрэгтэй тий. Нэг юм сайжруулсан тий. Муу юм руу бол биш тий. Нэг юм үзэн ядалт руу хүргэх ч юм уу тий. Атаарх лөө хөрвүүлэх биш тий. Хүний эхнэрийн хүнийг хорлох ч юм уу тий. Гарын үсгээ зурах ч юм уу гэж байна. Яг хоо тийм гэхдээ зүгээр spectrum гэж ярьдэн шүү дээ тий. Тэр нэг багаас их рүү тэгэл эго янз л болох л та хамгийн баг ийм хэсэгт байдаг тий одоо эго магтгүй амбицтай байх ч юм уу тий. Гэхдээ за яг хөө тэр эго мэгоч яг хөө ер нь бол. Гэхдээ тэгэл бүх юм тэгэл нэг эго тий зөв юм л хөтлж гин үү буруу юм л хөтлж гин нэгэн гот нэг эртэд нэг хэдүүлээ бэлгээтэй хамт нэг дутуугийн комплекс гэж ярьсан шүү дээ тий. Тэрнлүү тэгэл шууд хөтлөө явчихж байгаа шүү дээ тий. Дутуугийн комплекс дээр шаасан. Нэгтэй Монголын коммент дээр тгшээгийн OnlyFans-ыг авъя. Төсгээ таартай шүү гингүүч тодорхой хэмжээний чинь чамд бол эго буст болж байгаа шүү дээ. Fuck yeah болно шүү дээ. Нэг юм fat fuck гэдгийг мэдэхгүй байгаа болохоор л тэгж л байгаа хэл та. Тэгтэл маа төсгээ fat биш шүү. Чап их шахах. Dad bod. Yeah. Тэгээ яг хуу ер нь бол нэг тийм байна. Амар их эготой л би тэгэл их сургуультай байхдаа ер нь нэг айгүйх ярих дуртай. Тэгэл их сургуультай байхдаа ингээл хичээл хийхээс илүү хичээл хийхлээр багш нартай хэрэлцчихэд иддэг гэсэн бохоггүй дандаа. Багш нарын ярьж байгаа юмтай ерөөсөө санал нийлдэг үү ч юм уу те эсвэл зөв шүү дээ. Яг би бол энийг бол би буруу гэж ерөөсөө бодохгүй. Гэхдээ би жоохон орчноо мэдрэх хэрэгтэй байсан байх гэж айгүйх боддог байхгүй юу? Яг you seem so grounded. I am fucking grounded motherfucker. Тэгээд ер нь бол as far as I know яг хоо би нэг ингээл багш нартайгаа байна. Жилийн өмнө төсгээгийн wild motherfucker байсан гэлээ. Extreme гар байсан шүү дээ. Шивээс идэгтэй. Юм болгоныг чадна. Би нэр шивээс идэггүй. Тэт мэж чааж батсан тий. Би шивээсний талаар амар гоё юм ярьж байгаа. Ягаад шивээс ихэ болсныг. Ингээд шивээс яг хийж эхлэхэд ингээд хүмүүс хурж ирээ дандаа shit юмнууд хэлэх гэсэн байхгүй. Би тэ нэг өөрөө ингээд түүх мүх тийм арт март судлах амар дуртай болохоор ингээд надаа ингээд хийж эхлэхээс баг өмнө тэ гоё шивээс муухай шивээс гэдэг ингээд толгон дотор ингээд юм юу суудсан байсан. Тэгээ бодол суудсан. Тэгин бол за энэ бол ингээд дүүш байгуудын хийлэгдэг шит шивээс, tribal шивээснүүд байна те. Тэгин гут энэ болохоор ингээд
ийм тэнэг ийм sorority охтуудын хилэгдэг те нэг янхны нэг ийм нэг ирвэхий хэлгээ шаачдаг шүү дээ. Тийм ирвэхий tramp stamp тэр ирвэхий гэдэг чинь ер нь бол яг нэг янхан гэсэн үг шүү дээ. Тийм ер нь бол бие үнэлдэг. Тийм бити тийм шивээс хэлгээрээ таних тэмдэг байхгүй тийм. Таних тэмдэг байсан тэгээд нэг ийм хямдхан хэмээ шааждаг шүү дээ. Тэгэхээр миний баруун чихний эмэг шиг тийм нөө гейм афак шатдаг байсан гэдэг. Одоо хүмүүс над руу муухаараа шагаад. Тийм. Гэхдээ no harm тий. Дээр ч юм лефтэнд яасан гэлээ. Тийм үү. Мосан гомоч уудаг шээсэн тий. Хийж аваад гэсэн. Нэг хийж. Одоо муухаараадсан. Мижих рүү очиад. Ааха. Тий. Тэр нь араас нь юм хэлсэн үү? Хичээ би гомо биш шүү дээ. Юу хэлэх вэ? Хичээ араас нь хөөж чаддаг шээ. Шууд ойлоо шээсэн. Би гомо биш. Оо тэгэл лифтэнд байгаа нэг залуугийн боов нөхсөн шүү дээ. За. Oh well. Тэгээд яг анх яг шивээс идэг байхад нэг хүүхдүүдийн яг хүмүүсийн нөө хийх гээд байгаа юм амар таалагддаг ус аахгүй надад биш тэ. Хурж ирэл. Би ийм хийлгээ. Би тийм би ингээ нуруунд дээр далавч хийлгэж чаж чи тэ. Тэгээ ингээд клиент юус надад олддгоо. Би нөө хурж ирэхлээр нь ингээд үргээгээ шаачдаг тэ. Тэгэл ингээл маа нэг үеэл нэг холын хамаатан байт юм аа. Тэгэл амар наттай reconnect тэгэл юм ярьжсэн л шивээс хийдгийг мэдсэн л шивээс хэлэх гэл монголчууд нэг тийм хогийн зантай шүү дээ. Тийм мөнгө төгрөг үнгүй шахах тий. Тэгээ яг би 10 fucking regret. Одоо мань DJ яхад нөгөө нэг наттай нэг жоохон танилцал hi bye гэдэг болцонгуудаа манайга оруулаад өгч. Оруулаад өгөөч эсвэл тоглоод өгөөч гэсэн тий. Тэгээд яг тэр нэг залуу би загалмаа хэлье гэдэгчсэн байхгүй. Би амар уур ирээд биш та. Би тийм шашны юм хийх амар дургу. Тэр нэг юм өөрөө тэ нэг юм тэр шашныгаа утга учир нь ойлгож байгаа ч юм уу гүү ч юм уу те тэгснэ нэг л их загалмаа хэлэхтэй юм стакууд чи христчэн ч юм уу гүү ч юм уу те тэг ингээд амар уур ирээд би тэгээд би загалмаа хийхгүй гэсэн чи өөдөөс чи юм сүртэй би тэр үн амар дур чи юм сүртэй чи хийгээл өчөөчтэй чи миг шааж байгаа тэгэл нэг клиентуудаар refuse хийсээр байгаа сүултээ клиентчгүй болоод тэгээд нэг 2 жил 3 жил жилдээ нэг за би нэг 10 л удаа баг шивээс идэг байсан баг. Тэгээд үнэхээр яг тийм нэг сайжрах нөгөө нэг юу гараагүй боломж гараагүй клиентуудаа хөөсөр угаад тэгээд нөгөө нэг клиентууд орж ирэхгүй болохоор угаасаа мөнгө хийж чадахгүй шүү дээ. Тэгэл ер нь discouraged болол байсан даа биш та. Тэгээд би яг тэрийг яг 100% яг эго гэж боддог байхгүй. Тэр shit-ийг намайг хийсэн хийгээгүйг ер нь бол хинч мэдэхгүй те. Гэхдээ миний хүсэдсэн юм болохоор би тэр үед нөгөө нэг анх яг тэр үед чинь Vice гарч ирэхдээ юм шивээсээр documentary амар хийдэг байсан. Баримт кино. Vice ер нь бүх юм л айгуу гоё. Тийм контентны хувьд бол айгуу гоё тогтоож өгсөн тий. Super unbiased гэсэн шүү дээ. Ам нэгэн. Тэгээд Vice Inked гэдэг ийм шивээсний нөгөө нэг цуврал гаргадаг. Тэрэн дээр нь ингээл амар лаглаг тийм тату артистуудын талаар ингээд юу гардаг гэсэн бохоо documentary. Тэнгуут ингээд бүгдээрээ ингээд баг бүтэн жилчингээ бүгд байдаг хүмүүс тий. Бүгдээрээ амар гоё амьдэрдэг. Бүгдээрээ өөрийн гэсэн стайлтай. Тийм. Хамгийн гол юм нь өөрсдийн гэсэн стайлтай. Тэрнээсээ гаждаггүй. Тэгээд хүн очоод тэрнээс өөр юм угаасаа хийх гэж очдгоо. Тэгээд яг ингээ би яг тэрийг яг харчаад тэрийг ингээд анх үзчихэд би амар тийм буруу бодол суудсан юм шиг надад санагдав. Намаа хүмүүс артист гэдэг талаас нь хүлээж. Би өөрөө ингээд нөгөө тату флашуудаар зурдаг тий. Тэгээд одоо нөгөө нэг юу Instagram дээр оруулаад байгаа illustration чи ер нь бол анх ингээд цаасан дээр тату флаш байсан. Тэгээд тэрийг ингээд юу illustration болгоод байгаа байхгүй. Тэгэнгუთ ингээд тату флашаа зураад тэгэл за стакууд энийг л хийх хэрэгтэй. Би ийм л юм хийх хэрэгтэй гэдэг. Тэгээд ер нь бол өөрийгөө амар тийм хайрцагсан юм санагдав. Чи яагаад юм шүү. Тэр үед өөрийгөө айгуу сайн магадгүй тэр үед одооных шиг одоо сошиал медиа бүр ингэж супер хөгжөөгөө тэгээд өөрийгөө нөгөө нэг тодорхой хэмжээнд хангалттай нөгөө нэг маркетинг болов. Харин яг хөө тийм л бах. Маркетлаагүй тэг өөрийнхөө стайлыг заавал пүүшлэх хэрэгтэй тэг байнгын контент гаргаж ийж тэг хүмүүст хүрж ийж шахах хэрэгтэй тэг. Яг хөө тэгэл чи бол жоохон л тэг шивээснүүдээ шагаал playtime illustration-ыг зурцсан тэг нөгөө нэг юу лээ тамгагүй төрвийн постерыг хийцэн тэгэл ингээд гой гой гигнүүд бол одоо чамд орж ирж штэ. Тэгэхээр тэр үедээ тэрийг хийцэн бол maybe гой орчихсан юм лөө. Тэр үед iPad гараагүй байсан юм аа. Гшаахгүй болчихсон юм лөө. Яа тэгэхээр яг хөө тэгээд хаяа нөгөө нэг эго амир backfire хийдэг юм шиг бол надад санагдсан. Anyway за сая эго зүгээр амир гой холбож ярьсан. Тийм. Өнөөдөр яг хөө зүгээр миний амир гол яри гэж бодож ирсэн юм. Би ингээд баг бахта би ер нь бол жоохон racist талтай хүн л дээ.
гэж тий. You are racist. I am a racist. Гэхдээ би тэрийг айгуу тийм openly racist. Өөрийгөө бүр амар admit хийгээ. Closet racist биш. Best kind of racist is openly racist with a good sense of humor тий. Энэ бол тийм. Тэгээд яг хөө зүгээр ягаад амар тийм racist талаар ярил гэж бодлоо л. Яг тэгвэл надад амар том reasoning ард нь байдаг хөхгүй, шалтгаан байдаг хөхгүй. Тэгээд яг нөгөө нэг сая би Англид амьдарч ирсэн гэдээ хэлж яхад би ингээд амар тийм арсангоор ялварлан гадуурхахын тийм одоо золиос болж исэн хөхгүй. Тэгэл амар сонирхол надад санагдчихсан. Ягаад гэх юм бол Англи өөрөө ингээд бас яг Монголтай адилхан ингээд айгүй олон жилийн түүхтэй тий. Тэгээд Монголоос ялгаатай нэг юм бид нар ингээд хүн амтан очиод эзлээд ингээд шаагаад явдаг байсан бол Англиг айгүй хүмүүс эзэлдэг байсан тий. Тэгэл ингээл эртээр үеэс ингээл амар их тий гадаад хүмүүс ингээл цус хойлтдаг. Одоо жишээлбэл англи хэлч гэсэн өөрөө яг ингээд айгүй сайн задлах юм бол дотроо яг англи хэл нь ингээд анх нэг келтик хэл байсан бохгүй. Тийм цагаан арьстай, жинжир үстэй индиануудын шивэстэй шалтан байлддаг. Тэгээд гаэлик тий, гаул, келтик ер нь бол нэг family тий, орчин үеийн Франц, гаэлик чинь шотландууд их болоо. Гаэлик тий, Шотланд, Ирландууд. Тэгээд гаулууд болохоор Францих. Тэгээд яг тийм аралт ингээд нэг тийм нөхдүүд байдаг байж байгаа. Тэгээд ромчууд эзлээд. Тэгээд ромчууд эзэлсэн чинь нөгөө нэг нөхдүүд нь латин, грек хэл орж ирээд арай жоохон соёлтой болоод өмд өмсгөө болоод тий нэг тога өмсдөг болч болоод тэгэл гоё шаажсэн чинь дараа нь саксон хүмүүс англиг эзлээд саксон гэдэг нь болохоор орчин үеийн одоо Германы өвдөц тэгээ саксончууд эзлээд ингээд англо-саксон гэдэг нэг тийм хэл оруулж ирж байгаа байхгүй шинээр тэгээ байжсэн чинь нудлгүй викингчүүд эзлээд Ragnar Lothbrok тий Ragnar Lothbrok Ragnar-ын хүүхдүүд те Sons of Ragnar тэгээ тэрийг болохоор яг юу агуу буруу намтны юу эзлэн төрөмгөлт гэж бүр англичууд нэрлэдэг The Great Heathen Army тэгэл эзлэгдэл Danelaw гэдэг нэг хэсэг Денмаркууд бүр ингээд колон байгуулчихсан Англид Danelaw гэдэг тийм хэсэг байгуулад. Тэгээ ерөнхийдөө бол ингээд яг тухайн үеийн тийм англичууд викингчүүдийн тийм нордик хэлмэл орж ирж мэрээ шашин машин янз бүрийн юмнууд холтож байгаа байхгүй. Тэгээд яг англи хүмүүс ингээд христийн шашинд орохоос өмнө бас викингчүүдтэй адилхан шашин шүтдэг байсан саксонууд. Тэгээд юу викингчүүд болохоор нэг Odin гэдэг шүү дээ, Thor-ын аавыг яг тэр үед байдаг байсан англо-саксон хүмүүс болохоор Woodon гэдэг ус аахгүй. Тэгэл нэг тийм Woodon. Тэгэл нэг Wednesday гэдэг чинь тэрнээс гаралтай. Wednesday болохоор Woodon's Day байхгүй юу? Woodon-ы өдөр. Тийм. Дөрөвдүгээр өдөр болохоор Thursday, Thor-ын өдөр. Тэгээд 5 дахь өдөр угаасаа Wednesday чи Woo Wednesday, Wu-Tang Wednesday шүү дээ. Yeah, Wu-Tang Wednesday. Тэгээд 5 дахь өдөр болохоор Freegas Day, Friday. Тэгэл яг хөө зүгээр ингээл амар их тийм шашны инфлюенсүүд янз бүрийн хэл соёл холилдчихсэн. Тэгээ хамгийн сүүлд нь Францд амьдардаг Norman гэдэг хүмүүс бас нэг викингчүүдийн тийм одоо үр сад ихтэй Францаар ярьдаг Франц соёлтой тийм хүмүүс эзлээд тэгээ ерөнхийдөө бол ингээд орчин үеийн яг англи гэдэг бол хүн байдаг байхгүй. Англичууд бол хамгийн амар холилдчихсэн тэгээ хамгийн mixed хүмүүс тэгэл Англид ингээл маш их олон тооны энтгэг хүмүүс амьдардаг те. Сайн дураараа биш хүчээрээ заавал те mother country руу очих ёстой гэдэг ингээд хүчээр уусаа нөгөө болцлын үеэс ч зөвхөн Америк биш Англи те 9 шидэн ойр орчныхоо те нөгөө хүмүүсийг аваад колоничлын үеийнхаа бүх хүмүүсийг авчирсан. Тэгэл юун дээр одоо жишээ нь Карибик чинь West Indies гэлдэг те. Тэгэл West Indies-с баахан одоо Jamaican хүмүүс ч юм уу те тийм хүмүүс ялангуяа англи руу айгүйх очдог. Тэгээ яг би Англид ингээд анх очоод амар гайхчихсан байхгүй юу. Тэг ингээл янз бүрийн ингээл хүмүүстэй те ингээл хар цагаан шар мар fucking амар том Chinese тэг хүн амтай бас хятад хүн амтай. Тэгээ тийм газар ингээл очоод тэгэл амар racism дүртчихсэн л доо шууд зөө ингээл fucking off the bat буугаал гудамжинд ингээл ихчтэйг явжсэн чинь нэг англи ингээл хүн юу нэг юм тийм үү төрсөгч биш. Манай нахцэгч. Тэгэл нахцэгчтэйгээ явж исэн чинь нэг англи гай. Ни хаа ч чаш. Би бүр амар уур биш байгаа цэвс та. Тэгээ ингээд би яг тэр үед нөгөө нэг
тэ нэг Монголоос ингээд дүнгиж ирсэн Монгол гэж яг ямар улс байдаг гэдгийг ч ойлгохгүй англи гэж ямар тэ нэг юм дэлхий дээр яг бид нар ингээд ямар үүрэг оролттой хүмүүс вэ гэдгийг ерөөс ойлгохгүй байгаа байхгүй тэ зүгээр л жоохон хүүхэд тэ боловсралгүй мэдлэггүй дэлхийг мэдэхгүй зүгээр л Монгол гэдэг нэг газар би төрсэн юм байна. Тэгээ нөө манай эмээ ингээд суралцлагч байсан болохоор баг багт ингээд надад амар их гоё нэг үлгэр түүх мөх аягүйх уншиж өгдөг те гариг мариг ингээд хэрэгсийн талаар ярьж өгдөг. Тэгэхээр яг хуу basic knowledge бол байсан. Аюу шийдэл яг чамд нөлөөлсөн юм. Тийм шүү дээ. Би бол grandma's boy амар их грамагийн нөлөөлсөн. Тэгээ манай өвөө бас юу ардын намын тийм айгуу том албан тушаал хаадаг хүн байсан залуудаа. Тэгээд монгол бичгээр айгуу гоё бичдэг. Айгуу тийм political science талтай. Тэгээд яг тийм хоёр хүнтэй ингээд баг багтаа өөрсдөө саналаа өгсөн юм тий. Аалын шүү. Яа юу яриад нагш. Хүсэн ч стагш. Тэгээд тэгэл яг ингээд англид очсон чинь шууд racism. Тэгээ нэг удаа тэр үед нөгөө нэг Сомалид амар их иргэний тайм болоод Сомалийн дөрвөсөд хаасайгуу тарцсан байсан. Тэгээ англид амар их нөө сомалууд байсан байхгүй. Тэгээ та нар хэрвээ сомалууд гэж мэдчихэж байгаа бол юм араб чим шиг хар чим шиг араб хар хоёр хоорондоо шаалцсан гол сомалууд гарч ирдэг те. Битүү юу далаан дээр юм чи. Тий одоо далаан дээр I'm Captain Now гэдэг нэг шатдаг. Look at me. I am the captain now гэж шатдаг те. Captain feeling стакод торхоо эцэхий. Тэгээд би ингээд автобусанд яг гэрлүүгээ ингээд харих гавьчихсан байхгүй. Тэгээ хүүхдүүдтэй нөө англиар ингээд ярьж чадахгүй чи хүүхдүүдтэй ойлголцохгүй амар стресстэй ядарсан тэгээ жахт гэр амар хол. Тэгээ би ингээд гэрлүүгээ ингээд явах гээд ингээд автобуслаагээд автобусанд суусан чинь яг ингээд автобусанд зогсоон гэж байжсэн чинь тэр нэг юм Сомали нэг хитэн хүмүүсээс аахгүй хитэн хүмүүс гэдэг нь хоёр тийм grown woman байсан зав. Нэг нь ээж, нэг нь магадгүй нагцсан зав. Тэгснээ дөрөв хүүхэд байсан аахгүй. Тэг ингээд ийм бүрка өмссөн. Тэгснээ нэг ингээд банд надраа. Бүрка гэдэг нь нэг ийм мусульманчуудын өмсдөг малгай. Тий. Хижаб юм уу? Бүрка нь болохоор нүдийг нь гаргах нь баг. Тэг хижаб нь баг. Толгойг нь ингээд зөв нүрийн гаргацдаг. Тэгсэн чинь нэг ингээд Сомали хүүхэд нь тас хар бист байгаа шүү дээ. Тэр хүүхэд өөрөө ч англиар ярьдгүй заяо. I can fucking see that заяо. Тэгснээ ингээд надад байна. Гэснээ чин чон линг лонг гэдэг ингээд онлоор надад байна. Чин чон гэж тэгсэн өөрөө дөрөвцөн. Тий өөрөө биста fucking дөрөвч заяо. Англи хэл байхгүй. Тэгснээ ингээд ийм хувцсан ингээд орхоо бас хамгийн алдартай Сомалианы ингээд мэдхөө маса мунсаг шахгүй мэдгүй Кейнан юу when I get older I will be stronger. Oh shit Сомали юм уу те Кейнан ч юу шүү дээ Сомалин. Тэгээд ямарчсан тэр хүүхд хийчихсэн аахгүй би тэр амар уурлаад би тэгээд нэг англиар ярьж чадахгүй шүү дээ. Зөв монголоор хараавал яг вайлч ахаа шүү. Юу тэгэл нөгөөхт чи заандаал автобусны бодол руу ингээл гаргаж ирээл тэгэл би зодохгүй заяо. Тэгээ жоо хөөхт штэ. Хиттэй юм бэ? 11-тэй заяо. Тэгээ ингээд нөгөөхт чи тэгсэн чи автобусны урдуур ингээд түлхээд заяо. Нөгөө автобусны сигналцсан. Ой, get the fuck off the fucking road гэдэг оолж авлаа. За юу, American History X шахчихсан. Тэгээ яг хөөхт штэ. Curb stomp шааж байгаа. Тэгээд бас амар хэрэг орж исэн юм шүү дээ. Цагдаа магтаа хөөж бөгөөд биш та. Тэгээд би нөгөө нэг өөдөөс нь юм ярьж чадахгүй болохоор тэгээд наа явуулсан л та миний автобусны картыг хараад наа заасан. Англи цагдаа нөгөө кинон дээр гардаг шиг бороход байдаг. Үгүй. Одоо тийм байлцтэй. Одоо дуулахтайгаар англи цагдаа нар гэхдээ амар нарсаг. Хамгийн гой цагдаа нар хизээж бодулж өгөхгүй. Тэгээд амар юу ийжсэн аахгүй юу. Би ингээл энэ муу те ингээл их оронч байхгүй юу ч байхгүй энэ теста яагаад ер нь аа ингээд дийлэхэд байгаа гэж тал. Тэгэл яг ингээл англид очихлоор хүүхдүүд ингээл чи ингээд Монголоос ирсэн тэгээ зарим нь Монгол гэж угаасаа мэдэхгүй шүү дээ те. Тэгэл ингээл where'd you come from гэл тэгин зэ. Тэгин гот ингээл come from Mongolia гэл тэгэхээр where is that? Is that next to China? Is that part of China гэх шиг те. Амар уур гэж байгаа зэвс та. Тэгэл ингээл айтайхан би ингээл ярьж өөрийгөө ойлгуулж чадахгүй. Тэгин гот ингээл би ингээд нэг юм нэг тэнэг юм fucking patriotic dumb fuck шиг харагддаг байсан юм шиг байна те. Is it part of China гэл тэгэн гот ингээл no гэл би амар ууралдаг зэ. Mongolia is independent гэл тэгэн гот те. Нөө хүүхдүүд шоолж чадлаа. Тэгснэ ингээл do you ride horses to school? Do you have horses? Does your family have sheep? Тэгэн гот ингээл амар уурлал ингээл I live in building гэж шиг тааштай. Би барилгад амьдэрдэг 0 баадаг жилээр сагтаашаа. Тэгэл ингээл таалантай жарлан баадаг шүү дээ. Хүүхдүүд ингээл наа ойлгох нэг хэсэг амар хэцүү байсан юм байна.
Тэгээ ингээл хар цагаангүй тэгээ тэгээ хятадууд ялангуяа бас racist заяа. Тэгснэ ингээ бөөнөрөө нийлчүүл амар муухай тий. Тэгснэ тэнд англи хамгийн амар их байдаг хятадууд нь obviously Hong Kong Chinese people тий. Тэнгуут яг би Hong Kong-уудыг Chinese гэж дуудах дургуул тий. Гэхдээ I mean genetically culturally Cantonese хүмүүс шүү дээ тий. хан тий. Гэхдээ Cantonese-аар ярьдаг хан хүмүүс. Тэгээд хятадуудаас арай илүү cultured. Тэгхдээ fucking asshole заяа. Өөрсдөө бусад Asian хүмүүсээс илүү дээгүүр тийм Япончуудтай тэнцүү гэж баг боддог. Тэгэл ингээл хятад хүүхд нэг Edwin Poon гэдэг хүүхд байдаг гэсэн аахгүй. Тэгэл ингээл над дээр хурччихэл ингээл where you from гэл амар where you from гэж ярихгүй. Тэр амар гоё very sophisticated British ярьдаг байсан зөө. No white Asian гэхгүй not fucking black Asian тий. Тэгэнгუთ ингээл тэр хүүхдүүдтэй бити нээлээрээ тий you shouldn't swear тий you should ингээл надаа ингээл амар preach гэж шагаа зөө тий. You should always come in time for school гэж жах шигтэй тэнэмс тач наа мэдгүй ч юм байсан. Тий ингээд тэр өстө ингээл where you from гэл тэгэнгуთ ингээл би ингээл I'm from Mongolia гэхлээр you basically Chinese ч гэх шигтэй. Тий арти fucking хятад пистач тэгээ ингээл бүр ингээл амар уур гэлдэг сохоо. Тэгэл нэг хэл яриач нийлэхгүй. Тэр үед ингээд манай хоёр cousin хоёулаа нэг нь university сурч исэн. Нөгөөх нь болохоор teenager. Тэгээ teenager болохоор тий secondary school дээр над шиг юм primary сургуулийн мангар бацаантаа бол нийлэхгүй шүү дээ тий. Тэгэл ингээл би тэгээ одоо бол тулгаахтай аюу нийлэлтэй. Гэтэ тэр үед ингээл хоёр ээлээс жоохон distant те тэгэл нах зэгчтэйгээ ингээл амар hang out хийдэг байсан те auntie's boy те хамт ингээл дэлгүүрээ бол амар гоё юм яриад I fucking love my aunt. Тэгээд ингээд амар lonely шатдаг байсан байхгүй. Тэгээд тэр үед яг надаа ганц racist хандаагүй нэг хүүхэд юу Ali Hussein гэдэг хүүхэд байсан байхгүй. Афганистан хүүхэд. Тэгээд тэр хүүхэдтэй амар hang out хийгээл тэгэл бид хоёр амар гоё найзууд л бол гэр мөрт нь очиод ингээл юм хүм идэж мэтэл ээж аав мафтай танилцаал. Тэгэл амар гоё идэгсэн. Тэгсэн чи яг тэр үед би энийг урд нь ярьж исэн үгүй санахгүй. Гэхдээ яг тэр үед сургуульд сурдаг байхад нэг Мустафа гэдэг хүүхэд бас байдаг гэсэн байхгүй. Бас нэг дөрөвч. Гэхдээ англиар айгуу сайн ярьдаг нэг дөрөвцөн хүүхэд. Тэгэл амар сайд. Тэгээ ингээд тэр хүүхдийг ингээд харахлаар ингээд онгор нүдтэй тэгээ шар царайтай ном монголчууд гэдэг чинь яг тийм. Тэгсэн мөртлөө нэр нь Мустафа. Тэгэл Мустафа where you from гэхлээр ингээл I'm from Afghanistan гэл амар тэгдэгсэн байхгүй. Тэгэл ингээл so weird why do you have eyes like me гэл би тэгээ яагаад ингэж юм онгор нүдтэй ингээл. Тэгэл ингээл Мустафаг бусад юм афган хүмүүс амар дэрлэгдэг. Тэгээ би амар сайд санагддаг гэсэн байхгүй. Нэг өдөр ингээд юу юм уу хазаар юм тий. Тэгээ нэг өдөр ингээд сургуулаас гараа явчихсан чинь ингээд амар том ингээд юм афган ингээд хүмүүс Мустафаар чулуу ингээд нүлгэжсэн зэ. Хамлаг амар ингээд айгаад би багш магшигаа дуудаад тэгээ москийн гадаа Мустафаар чулуу нүлгэжсэн. Тэгээ нэг хазаар хүмүүс байдаг шүү дээ. Тэгээ монголчуудын үлдэгдэл واخгүй юу? Афганистанд тэгээ үлдэгдэл. Тэр хазаарууд нэгт угаасаа fucking Монгол тэгээ хоёрт ядж яхад өөр тийм исламын өөр урсгал шүтдэг болохоор бусад нөгөө нэг афган хүмүүстэй амар дээрлэхүүлдэг. Тэгээд тэр юуг шиа бах тийм. Тэгээ бусад паштонууд нь болохоор сүнэчлүү. Тэгээд амар дээрлэхүүлдэг. Тэгээд би тэр хүүхдтэй амар нэг хэсэг найзлах гэж хичээж. Тэгээд тэр хүүхд алга болцсон. Хайц бүүмд мэдгүй. Тэгээ ямар ч англид очивол амар racist амар хэцүү байсан юм байна. Тэгээд тэр үед яг би зүгээр яг юу гэж ойлгосон бэ гэхээр everyone's fucking racist гэж би ойлгосон байхгүй. Бүгдээрээ муухай racist те. Тэгээ ингээд англид ингээд амар юм passive юм муухай racism-ууд айгүйх гардаг байсан. Сургуульд ингээд байхад ингээд нэг юм сургуулийн эрхлэгч нэг эмэгтэй ингээл хүүхдүүд ингээл нэр мэрийг ингээл мэдчихэж байгаа л ингээл what's your name гэл тэгэн гут ингээл my name is Tushik гэл тэгэн гут really it's a little hard to pronounce can I call you John гэж ашигтай байна. I'm not fucking John тий. Тэгээ амар тийм болдог ус аахгүй. Тэгэл ийм хүүхдүүд ингээл нэр мөрнээс нахуулаад culturally ингээл жоохон ингээл ийм хорих гэж амар хичээдэг. Тэгээд би өөрөө яг тэр үедээ ингээл би нэг тэгэл эмэмээ өөдөр өссөн болохоор би ингээл нэг юм жоохон тэ Монгол тэ гэд нэг тийм identityтэй жоохон юм мэддэг хүүхд очиж байгаа шүү дээ. Тэгээ тэр үед ингээл амар ийм жоохон иччихсэн байхгүй. Ингээл монгол хэл тэгэхээр хүүхдэд ингээл хонь мал зал яриад их ингээл. Тэгээ нэг удаа хичээл дээр ингээд презентац 50 хийдүүлээ. Улс та нар ингээд бүгдээрээ нэг улс сонгож болно. Өсөх юм бол өөрсдөө улсыг сонгожлоод презентац тавьж болно ингээд. Би тэгээ Монголоос ичээд би Монголыг сонгоогүй байхгүй. Тэгээд Монгол гэхэлэр ингээд хонь яманаас өөр биз та би юу харуулах юм гэж бодоод. Тэгээ би Японыг сонгосоохгүй. Миний хоёр дахь хамгийн дуртай улс. Тэгээ Японыг ингээд сонгоод Японы талаар юм яриад.
Тэгээ байжсэн чинь бид нэг сургуулийн аяллаар British Museum л очивоо. Англи British Museum. Тэгээд хэрвээ та нар мэдэхгүй бол British Museum дэлхийд дээр баг 3-т ордог хамгийн том музей. Хамгийн их тийм нөгөө юм хайлмны арга яс ингээд байдаг тийм үү? Тийм, магадгүй. Бидгүй. Би тэрийг санахгүй байна. Гэхдээ ямар ч гэсэн ингээд Английн нөгөө колоничлалын үеэр fun fact Монгол дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан дэлхийн талыг эзэлсэн гэж ярьдаг боловч яг үнэндээ талбайны хувьд англичууд нэгт явдаг байхгүй юу? Колоничлолоор тийм монголчууд болохоор зүгээр нэг далайн газар нутагч бас нөгөө орж байгаа тийм орж байгаа болохоор тэгээд монголчууд нэг тасралтгүй ингээд залгаатай юм газрын хувьд хамгийн ихийг эзэлсэн. Тэгээд яг Монголын дараа англи айгүй ойрхон орд юм бэлээ. Гэхдээ англи болохоор ингээд хаасаагүй жижигэн колонтой тий том колонтой. Тэгээд ингээд тэр бүх колоноосоо тэгээд нар жаргадгүй эзэнт гүрэн гэдэг тийм бүр нэртэй. Тэгээд дэлхийн бараг тийм мангар болон одоо тийм улсуудыг эзэлж исэн. Тэгээд нэг тоотой цөөхөн хэд нь л улс үүд юм бэлээ. Англид эзлэгдэж байгаагүй эсвэл Англитай байлдаж байгаагүй. Бараг 12 улс үүд гэлөө. Тэрнийх нь нэг нь Монгол заяа. Бусдантай бүгднтэй англи бифтэй заяа. Тэгээд яг англич наашин Их Британь. Тэгээд яг тэр British Museum руу ингээл орж явахт ингээл бид нөгөө нэг юунаас эхэлж байгаа байхгүй шууд classical цаг үеэс эхэлж байгаа байхгүй Greek Rome obviously те англичууд өөрсдөө тэрүүгээр амар бахархдаг. Тэгэл яг тэр classical юмар ингээл яваал юм гоё эртний Greek Rome хөшөөнүүд хараал. Тэгэл ингээл бид нар баг тасралтгүй 8 цаг явсан зэ. It was the longest fucking school trip. Тэгээ ингээд тасралтгүй ингээд тойроод явж хахад бүх ингээд ийм дэлхийн ийм өнцөг болон бүр ингээд газар зүүн байдлаар ингээд хуваагдсан байдаг хөөхгүй. Зүүн өмнөд Аз, Зүүн Аз, Сибирь, Орос, Балканс, тэгээд юу Дундад Аз, Перс, тэгээд Төв Аз ингээд газар зүгээр хуваацсан. Египт мэгипт. Тэгээд амар том олдортой хэсгүүд нь тустай ингээд Грек Ром хэсгүүд нь тустай байдаг. Тэгээ ингээд тэрүүгээр ингээд явж хахад ганц юм ажиглажсэн бохгүй юу. Тэгээ би тэрийг ажиглаад ингээд амар өөртөө ихтэй амар proud болсон юм. Яг ямар ч ингээд газар зүүн хэсэг ямар ч улсын ингээд яг танхимлаа очсон. Яг нэг 200 жил ингээд Mongol period гэж байдаг заяа. Монголчуудын цаг үе заяа. 200 жил заяа. Зарим газруудад бүр ингээд цоолцсон заяа. Ингээд нэг 50 жил байгаа, нэг 100 жил байгаа, нэг бүр 300 жил. Орос бол ялангуяа бста fucking 300 жил биднээс ингээд салж чадахгүй байхгүй. Хэрнээсээ салж чадахгүй шүү дээ. 300 жил. Тэгээ тэрнийхээ дараа зуурал таашаа. Тэгээ яг ингээд би ингээд тэрүүгээр орж явахт ингээд хаасаагүй ингээд юм зоос моснууд байдаг гэсэн чинь Монгол юм тамхтай зооснууд те арабаар бичсэн мөртлөө нөгөө талд нэг Монгол тамхтай те тэгэл ингээл хувцсан дээр ингээл тэр амир ихэ би түүхт айгуу дуртай болохоор тэгээ би нэг арт түүх дизайн ингээд айгуу сонирхдаг болохоор хоорондоо ингээд тэр юмнууд visually уялдахлаар ингээд миний толгойн дотор ингээд айгуу одоо нэг учир нь тайлагддаг хөхгүй тэгэнгუთ ингээд арабд ингээд явж байгаа юм бол амарсан арабын ингээд ийм хээ урлал бүгдээрээ яг монголчууд эзлэн дүрм хэлэхээс өмнө араб перс хоёр дандаа геометрийн дүрс байдаг гэсэн. Угаасаа математик, орчин үеийн математик ер нь бол арабаас гаралтай. Алгебр те, arithmetic тэгээд geometry эдгээр ер нь бол тодорхой хэмжээний ихэнх хувь нь арабаас гаралтай. Тэгэнгუთ ингээд ихэнх юм дандаа юм барилгад нь дандаа мозаик шигтмэлүүд тэдний бүгдээр геометрийн дүрсүүд. Монгол эзэнл төрөмгөлтийн дараа цагаан уулццэг амир хорч ирсэн байдیں۔ Ер нь бол тэр хаваар нэхэх ургадгүй гэхдээ Монголд аягүй ургадаг тий. Тэгээд Монгол ийм одоо дээлэн дээр харагддаг хээ ч юм уу тий. Эсвэл хятадын тэр хаваас гаралтай одоо алхан хээ эсвэл хатман хаст хээ ч юм уу тий. Тиймэрхүү юмнууд амир харагддаг хөхгүй. Тэнгууд ингээд бид нар ингээд яг нэг барилгыг 100% өөрчлөөгүй ч гэсэн тэр хүмүүсийн артистик тэр нэг интерпретейшнийг амир өөрчилсөн юм санагддаг хөхгүй. Тэгэл ингээд зоос моосон дээр одоо жишээлбэл араб бичиг, монгол бичиг хятад бичиг те тэгснэ пакспа бичигч байх жишээ нь те тэнгуут ингээд яг тэрийг ингээд хараад вау бид нар ингээд үнэхээр амар тийм нөлөө үзүүлж чадсан хүмүүс юм байж гэж бодож байгаа хөөхгүй те тэгээд ингээд ийм элдийн янзын сонин гой дээл мэлний олдрууд байдаг тэр нэр амар гой зэ Монгол дээл тэгсэн мөртлөө юм араб хэмэ те тэгснэ ингээд нэг миний хамгийн амар тийм санджсэн юм морины юм амар том юм юу байсан бүтээлэг байсан морины бүтээлэг тэгээд нөгөө нэг хүүтэн үед морины өмсгдөг юу нэмнэ гэдэг юм. За. Нэмнэ байсан. Тэгээ ингээд хүүтэн үед морины бүтээлэг бүтээлэг. Морины күртэг. Тэгээ тэр морины күртэг нь юутай ингээд тэр олдрынхын тайлбарлал дээр би тэрийг амар сайн таньдаг байхгүй. Ингээд Монголын эзэнт гүрний хамгийн үнэтэй экспорт ийм юм байжаа гэх. Тэгээ тэрэн дээр тэр бүтээлэг нь болохоор тэр нэмнээ нь Австраас олдсон юу байсан байхгүй юу? Австраас олцсон. Гэхдээ тэр нөгөө нэг дайны олдор биш монголчуудын эргэлт юм биш. Монголчуудын экспорт гэхгүй. Тэгээ тэр нь ингээд төвдөөс авсан алт. Тэгээд юунаас хятадаас авсан торго. Тэгээд араб персийн эсхүрчид. Тэгээд монгол дизайн.
ингээд нийлээд ийм бүтээл гаргадаг. Тэгээ тэр нь ингээд Европ руу амар их экспортлдог тий. Тэгээд бас нэг ингээд харж исэн юм нь яг тэр би энэ худлаа ерөөсөө энэ тэ нэг тийм даяар Монгол худлаа conspiracy шаагаагүй шүү тэ нэрнгэс та нар уншаад хараарай. Ийм хүүхэлдэйн кинон дээр Disney-ийн хүүхэлдэйн кинон дээр нөгөө нэг гүнжнэр ийм уртаа ингээ гонцгой малгайтай байдаг шүү дээ. Тэр малгай болохоор нөгөө Монгол ийм хаттын нөгөө нэг богтгоноос гаралтай. Дээшээ ийм титэмнээс нь гаралтай тэ. Тэнгуут ингээл нөгөө баг-багаар ингээл ийм fashion тэ дизайн дээр амар их нөлөө үзүүлдэг. Хамгийн амар нөлөө хамгийн сони юм тэр. Тэр би тэрийг амар гайхаад тэ. Ягаад гэдэг вэ гэхээр нэг монголчууд өөрсдөө барилга айгүйх барьж те байр сууцанд анхаарал хандуулдаг болохоор өөрсдийнх нь эд те баялаг бүх юм нь бүгдээрээ бүр 100% хувцснаас нь хамааралтай байхаас өөр ямар ч юу байхгүй. Бус тусууч гэсэн тийм л дээ. Гэхдээ монголчууд бүр тэр нь амар ингээд илэрх юм санагддаг байхгүй. Тэгэн гот ингээл те тэр нэг гоёл чимэглэлүүд бүх юм нь ингээд яг тэр нэг юм 300 жилийн period ингээд яг монгол дизайн ингээд дэлхий дээр амар явсан байхгүй. Тэгээ тийм болохоор ингээд ийм fashion designer хүмүүс хэрвээ сонсч ивэл те бити гадаад юм хийгээ шагаад те Монгол ингээд юм бас харах юм бол амар их мүлжирт юм амар их байдаг те. Хоёулаа эртээд гурлаа хинээд очлоо. Сүүнэтгэдэг Лидагийн батсан чинь Лидад амар гой ном байсан те нүүдэлчдийн тийм одоо embroidery-тэй хатмалтай. Тэ яг хөө зүгээр тэр музейгээр ингээл явж байхдаа би ингээл зүгээр дэлхийн түүхийг ингээл харж байгаа байхгүй. Visually ингээл харж байгаа. Тэ зоос, мос, цайз, майз, элдв янзын яс мас тэ зэвсэг мэвсэг гэл бах юмар. Тэнгууд ингээд Монгол зориулсан ингээд тэнхэм юусоо байхгүй. Тэ гэхдээ биднэрт зориулсан тэнхэм байх шаардлага байхгүй. Ягаад гэх юм бол дэлхийн бүх улсууд бүгдээрээ ингээд яг бид нар ингээд бүр амар юм тангалцсан байгаа байхгүй. Бүр very visually те. Тэнгууд ингээд Перс хоолны ингээд нэг юм тасаг орж байгаа байхгүй. Хоолны хэрэгсэл мэргэсэл те. Тэнгууд ингээд юм хоол хийж байгаа юм. Тэнгууд ингээд Персчүүд амар их будаа иддэг. Иранчууд орчин иранчууд. Тэгээ яагаад будаа иддэг вэ гэхлээр тийм гараараа будаа иддэг. Яагаад будаа иддэг вэ гэхлээр Монголын эзлэн түрэмгийлэлтээр будаа дамжиж орж ирсэн. Гэх мэт тийм хятадас те. Тэгэл ингээл цаашлал ингээл харах юм бол ингээд амар их тийм соёлын шинжлэх ухааны асар их том одоо юунууд байгаа байхгүй юу. Тэгээ нөлөөнүүд те. Тэгээ би яг ингээд тэрийг яг харчаал тэгээ би хинч биш юм байл гэж би амар бодож ирсэн. Тэр үед амар юм өөртөө ихтгэлтэй болол өөр бахархдаг болол тэгэл тэр үед ингээл хүүхдүүдтэй ярьж явахдаа худлаагаасаа морь малтай юм шиг амар их ярьдаг байсан. Тэгээ танаахан ингээл морьтой малтай гэлтэл яа малтай шүү дээ морьтой шүү дээ гэл тэгсэн чинь хажуунаас нэг хүүхд wait чи саяхан малгүй гэж хэлсэн шүү дээ шааж байгаа. Яа тэгээд яг хоо нэг тийм сонин experience таарч исэн. Тэгээд чи амар тийм patriotic болж хэлсэн юм шүү дээ. Тийм. Гэхдээ яг хоо тийм ер нь бол тийм яг ингээд том зургаар яг харах юм бол racist гэснээр patriotic. Тийм. A very dangerous combination. Яг хоо зүгээр ингээд томоор ингээд харах юм бол яг бид нар яг хэн бэ гэдгийг айгуу сайн ингээд яг ойлгочихж байгаа байхгүй тийм бидний яг байр суурь. Тэгээ тийм болохоор Орос ахнар гэж хэлэх би дургу. Орос ахнар яг үндэ монголчуудыг монгол өвөнөр гэж дуудах хэрэгтэй. Cuz we fucking created те Russians. Тэгээд өвж штэ өвж нэ. Харин тий өвж fuckerууд те. Тэгээд яг нэг англид байхад ингээл бас хүүхдүүд амар их зодуулж исэн үеуд байгаа. Тэгэл зодж исэн ч үе байгаа. Гэхдээ би нөх их айхтар зодж шалтгүй байсан юм аа. Би ер нь хүн physically ингээд би хүнийг hurt хийхээс амар гимшдэг. Амар ууралж эхлээд тэгээ би ингээд цогс мөкснийхаа дараа хайрлаа шилдэг яана энэ өвдөж байгаа болоод юм бол би амар тэгж боддог байхгүй юу та бүх зодчоо дараа нь өөлч мөлөө шаа тэгээ. Гэтэ би амар зодуулж исэн. Амар өөлчл амар зодуулж исэн. Англид байхад бол нэр үнэхээр новшолтлоо зодуулж исэн үе байгаа. Гэтэ бүгдээрээ ингээд дандаа юм racism-аас болж зодуулж исэн. Нэг удаа би пабны хажуугаар өнгөрсөн болохоор би зодуулж исэн. Бахан цагаан арьстай нөхдүүд тэгэл ингээл ой where you from гэлтэй тэгэл ингээл дуудаж муудаал тэгэл ингээл чи хаагуур юу хийж яваад байгаа чи хинтээ юу хийж явж байгаа мэдэж гин үсэж гин чи амар утгагүй те тэгэл ингээл зодож муудаал тэгэл харуудад очиж бас зодуулна биш та цагаануудын хажууд бас зодуулна амар лайтай байдаг гэсэн ер нь бол тэгээд ингээд яг нөгөө нэг racism гэд ярьж хахад надад бас айгүйх тийг санагддаг байхгүй ингээд everyone's fucking racist те тэг ингээд яг нууц байдлаар ч юм уу эсвэл нууц биш байдлаар ингээд хүн болох нэг тийм нэг racist юм надад байдаг юм санагддаг байхгүй. Тэгтээ гол нь одоо жишээлбэл би одоо жишээ нь ингээд randomly ингээд нэг солонгос хүн дээр ингээд очиод би хэзээ зодоо өгдөөд тэр статаа зодтолдохгүй. Тэ гэхдээ
яагаад те энэ guy ер нь жоохон те бидний одоо interest-ний эсрэг те ашиг сонирхолтой өөрийн гэсэн ашиг сонирхол нь бидний ашиг сонирхолтой юугаараа зөрчилж гинэ гэдгийг аюу сайн мэдчих хэвээр санагддаг байхгүй. Тэгээ хятадууд Япончууд ч гэсэн Оросууд ч гэсэн яг ингээд аюу сайн яг өөрийнхөө л хүмүүсийг тэгээ яг ингээл монголчуудыг л хайрлахгүй бол энэ амар dark яриа болох гээд нэ тэгээ бас амар нео наци шахах гээд. Гэхдээ тийм яриаг шүү жоохон rational юм ярих гэж. Тэмүүт ингээд одоо жишээлбэл ингээл манайх ингээл солонгос ингээл хоол ингээл амаа болохгүй гэдэж шүү дээ. Солонгос хөгжим амаа болохгүй сонс. Тэгэл жоох юм болонгот муу даамсган тухтай будааны хөвгтүүд гэж юм шатаа. Тийм. Тэгтээ солонгос бав амаа болохгүй хөхдөг үе ч байгаа тий. Манайдын соёл бол угаасаа будаа байдаг. Тэгээ будааны тариалангийн талбайг ч гэсэн адилхан л будааны хөхдөж. Тийм будаа асар дээр үеэс л идчихсэн шүү дээ. Тэр чинь олдвор ихтэй хятадаас тэгээд хятадтай амир их дээр үед нөө худалдаа арилжааны хэрүүлээс болж бомб тааснаас болж монголчууд амир их нэг эзлэн төрөмгийлэлт тосгон мосгон шатааж хүчин идэг гэсэн бохоггүй. Тэгээ яагаад тэгдэг байсан ингээл тэгэхээр obviously цай будаа торог те юугаар солих гээд байгаа арьс шир мал те тэгээд өөр нэг хідэн юмар солих гэж л нэг тэгэл нэг хятад нүггүйг шаагангууд бид нэр бистэ за fucking цай олохоос та гэж цагаан харимд аваад хүчин хийгээл цагийн дээрэмддэг л байсан болохоос тийм тэр бол нэг их амир тийм будааны биш байхгүй. Тэг яг хөө зүгээр яг ингээд солонгос ингээд хоол мол бид нэр ингээд амаа олохгүй идэж байгаа боловч they fucking hate us те бид нэр ингээд үзэн яддаг ч юм уу бид нэрийг дорд үздэг ч юм уу бид нэр ингээд муухаг балиар халтар гэж боддог байхгүй. Тэгэхээр яагаад ингээд бид нэр яагаад гэдэг шалтгаан нь нөгөө нэг асар их ажилчид цагаачид тэнд байгаа болохоор харин тийм нөхдүүд бол яг нөгөө нэг юуны солонгосын Мексикод олоо шаацтай монголчууд. Гэтэ би монголчуудыг би ерөөсөө өмөрж байгаа юм биш шүү. Монголчууд угаасаа тэгээ архиуд чаддгүй хоорондоо зодтолдог те эсвэл солонгосуудыг барьж авч зодтдог. За тэгээд энэ бол ингээд recent түүх те саяхны түүх. За дээр үе ингээл бодъё л. Солонгос байнга биднэрт бөхсдүүлдэг те. Юм л болонгууд ингээл хой талаас нэг бол монголчууд, нэг бол кеданууд, нэг бол түргүүд, нэг бол жүрчин те манж хүмүүс солонгосыг шатааж хүчинцээр байгаад ер нь бол ингээд тэ сугарсан шүү дээ. Тэгэл нэг канон дээр ингээл амар их юм гардаг шүү дээ. Тэжүү Ён те fucking Ким Духан гэл амар баатрууд. Koreans are fucking pussy bitch ass motherfuckers зөө. Хизээч олигтой юм хийж байгаагүй үргэлж бид нар шаалгалдаг байсан. Тийм болохоор бид нарт дургу байх нь аргагүй байхгүй. Тэгэхээр хідүүлээд тэднийг буруутгах хэцүү. Тэгээд яг үнэндээ энэ бол нэг айгүй тийм аимхаа хүмүүс. Тэгтээ ингээд юм хойноос хутгах шаадаг. Тэгээ яг уу тэгээд тийм үсэглэн ядуу байсан хүмүүс чинь юу л юу хийхээс буцахгүй тийм нөгөө нэг солонгосын нөгөө нэг сайхан штэ баг нөгөө нэг 80-аад онд л нөгөө нэг recession болоод юу санхүүгийн хувьд чинь солонгос тийчгээр амар хэцүү байсан штэ тэр үед нөгөө нэг эхнэр нөхөр нэгнийгээ алж юу авахдаг даатгал юм байхгүй ч нэгнийгээ алдаг байсан тэр бол ингээд айгу recent case байгаа байхгүй харин тийм before the K-pop, before the movies, before the glamour, before the fashion, before the skincare, operas, Тэнгууд яг зүгээр одоо жишээлбэл ингээд яг racist байхыг би дэмжээгүй. Гэхдээ яг наантай цаантай ингээ хамтахгүй бол хинч ингээд Монгол сайн яваасаа Монгол хөгжөөсэй гэж боддог байхгүй. Одоо жишээлбэл Солонгос боловсролын зуучлалын газрууд юу өсөж байгаа вэ гэхээр аль болох олон монгол хүүхдүүдийг Солонгос руу авчираад тэгээд тэдний ингээд аль болох олон хүүхдүүдийг ингээд Солонгосын соёлд уусгахыг гэж бодож байгаа боловч хизээч бидний хамаг технологи бидний хамаг олон жил ингээд зовсон юмыг ингээд сурж аваад Монголыг хөгжүүлээсэй гэж nobody fucking thinks like that. Тэгээд хятад ялангуяа тэгдэг үү. Ингээл японочууд ч гэсэн. Японочууд ч тэгэхгүй. Монголыг тэгээд юу л болцоо нөгөө нэг юу батарейны оршуулгын газар болцоо шүү дээ. Гэхдээ японочдын надад direct байдаг юм таалагддаг юм аа. Ядаж at least I fucking appreciate it. Англичууд юмс тэр нь амар таалагддаг. Англичууд racist дээр ер нь бол Америкуудаас илүү direct юм шиг санагддаг л та. Гэтэ одоо англичуудыг англи хүүхдүүдийг ялангуяа шинэ Америкууд болсон гэдэг тэнэг болцсон. Аха. Тэгээ ягаад нөгөө нэг чамааг авчихад fucking rude нэг кантууд байгаа гэсэн хэрэг. Ер нь бол хуучин бол ингээд Английн сургуулийн одоо нөгөө нэг сургуулийн систем нь айгуу тийм юу байсан хатуу тэгээ ширүүн байсан.
Тэгээ багш нь хүүхдээ зодуулж зодчдаг. Тий. Тэгэд ингээд илүү баруунчаад илүү нөгөө либерал болоод ирэнгүүт илүү зөөлрөөд сургалтын систем зөөлрөөд багш нь сурагчтай нэг үг хэлэх юм бол нөгөөтг нь аав ээжтэй хавлаад аав ээж нь багш руу нь очиод багшийн баг ажлаас нь халагдах те сургуулийн шүүхтэх тийм нөгөө нэг кейсүүд аюу их болцсон болохоор нөгөө нэг little fuckers-уудаа яач чаддгүй. Тий. Одоо нөгөө нэг юу ялангуяа нөгөө нэг COD те Call of Duty Fortnite эдрийн нөгөө юун дээр shitty fuck дандаа жоохон англи хүүхдүүд тоглодог. Хамгийн rude, the most racist, the rudest motherfuckers тэ жинхэнэ жижигхэн чөтгөрөө чааж идэв шүү дээ. Тийм видеонд үзэхээр стримеруудын видеонд үзэхээр яг тэр нөгөө нэг улс оронд нь ингээд олон ястан үндэстэй амьдарч байгаа нь яг үнэндээ сайн юм ерөөсөө биш байгаа байхгүй. Тэр хүмүүсийг racism сурахад бүр нөлөөлөж шагаад байгаа байхгүй. Тэгээ улам их материал өгөөш байгаа тийм шүү дээ. Гэхдээ яг тийм англичууд амар их тийм tough education гэдэг байсан. Амар tough англи nannies англи те юунууд нөгөө нэг хичээл заадаг юм private хичээл заадаг хүмүүс амар алдартай те. Very popular англи лөө. Тий. Шууд зодоол номхотдаг те хэвээр. Тэгээд тийм Монгол стайлтай л байсан юм байна. Ууг нь бол famous Archie slap байгаа шүү дээ. Нөгөө нэг backhand те. Сургууль руу шаарддаг. Go back to fucking school гэтэл те хэвээр. Тэг яг уу тэгэл яг нөгөө нэг Монголд яг ингээд яг ирсэн чинь яг бас хүүхдүүд нэг тийм болцсон те тэгснэ ингээд амар юм либерал юм соёлтой те тэр либерал соёл нь ингээд бид нарыг ингээд амар сул дорой болгоод байгаа юм санагдсан байхгүй те тэгэл солонгос хөгжим хүн дуртай юмаа сонсох хэрэгтэй штэ те өссөн юмаа хийх хэрэгтэй штэ тэгснэ баахан октод нөгөө нэг солонгос дуучин моочныг өмөрч мөрөөд бослог хийх гэж шагаад Mrs. M cancel шагаад штэ fuck man те шаалтаа биш та тэгээд хинч бид нарыг тоохгүй байхт чинь тэгээ тэнхтэй шагаа. Тэгээ яг хөө зүгээр team юм би experience хийсэн болохоор зүгээр яг ингээд би racism-ыг зүгээр тодорхой хэмжээнд justify. Тэгтээ нөгөө хүнийг хүн гэж харьцах нь айгүй чухал юм санагддаг л та. Chinese person гэхээсээ илүүтэй that's a human being. Тэгээд ингээд би бол одоо жишээлбэл яг цагаа тулах юм бол яг ингээд надаа яг үнэндээ миний амьдралд ингээд амар тийм дотн санагдчихсэн амар тийм cool санагдчихсэн хоёр Korean guy байдаг хөхгүй тий. Нэг нь хамт ажиллаж исэн. He's a very nice guy. Тэгээ нэг удаа зүгээр нохоо идэх талаар яриад намайг piss off хийсэн. Гэхдээ өөр бол тэгж piss off хийгээгүй. Тэгээд culture нэм чинь дээ. Солонгосуудыг бас ойлгох хэрэгтэй л да. Айгу тийм өсөглөн тэгээ юу ч ихээс уцахгүй. Дандаа тэгээ бусад үндэснүүдийн том гүрнүүдийн гिचэнүүд нь байсан юм чинь тэгэл яаж айтайхан юм идэхвдээ тэгэл яг одоо хятадууд чинь зарим хэсгээрээ нөгөө нэг хорхоо шавж те мэлхий зэлхий те ингээл нэг юм сонь мэддэн шүү дээ. Тэр чинь яагаад гэдэг нь тэр бол culture-их биш байхгүй юу? Соёлих биш. Үнэхээр нөгөө өсвөлэн те нөгөө нэг юм байглаасаа авч болох нөгөө нэг умаа идээд тэр нь ингээд эдсээр байгаад олон жилийн давтамжтай ингээд өсвөлэн ингээд үргэлжлэлсээр байгаад нөгөө нэг одоо болохоор ингээд хоолныхаа соёл болцсон те. Тэгээ яг хөө тэгээд хүссэн culture биш. Тий. Зөө нөхцөл байдлаас л ургаж гарч ирсэн. Гэхдээ тэр залуу зүгээр юу гэсэн бэ гэхэлэр би ингээд яг хөө солонгосуудын үнэхээр unforgivable те өшөөхийн аргагүй юм нохоо иддэг л надад таалагддаг гэж би хэлсэн байхгүй. Тэ ингээд I fucking love dogs те яаж ингээд нохоор хараад ингээд нохоо найдалж чаддаг юм байна та. Гэт тэгсэн чинь гэхдээ тэр нохоонууд чинь яг үнэндээ та юу лээ нэг бидний ингээд тижээдэг юм нохоо шиг биш байдаг хөхгүй да илүү гахаа шиг нохоонууд байдаг хөхгүй шаасахгүй өөр юм special breed байд юм байна. Харин тэгээд яг за юугаараа гэдгсэн чи үгүй царай марийн гахаа шиг гэд тэгээд би зургийг олж харсан л та. I would still cuddle that shit. It looks more like a fucking dog than a fucking pig. Show me something. I will show you later. Тэгээд чи цаагаа бол иддэг үстэй. Би юу? Би цагаан бол идэхгүй. Би эзээс цагаан бол идэхгүй. Тэгэл чиний эзэн биф ч нэг төөрхөн тоглол байсан л шүү дээ. Харин би тэрийг би бас эртээд харсан л та. Би ярьлуу тэрийг шахах. Манай аав өхөртэй болоод тэгээ би очдөг хөхгүй. Би тэгээд яг аав дээр очихоос өмнө би өхөрнүүдийг амар тэнэгж боддог гэсэн хөхгүй. Зам ам дээр ингээд зогсоо шаачдаг те fucking dumb fucks гэж бодоод за ер нь бол эдгээр нь ядлуулж захтаа таарсан юм байна да гэж нэг бодож ирсэн. Тэгээд тэгсэн чинь яг тэр нэг юм өхөрний одоо юм ингээд аж ахуй дээр ингээд утсан чинь
ер нь бол хотел айгуу төстэй юм билээ. Амар юм playful те амар тоглож моголдог, сүүл мөлийн шарундаг, нэг бух байсан бохгүй амар юм булчинтай амар intimidating бух заяа өстэй. Тэнгууд ингээд тэр бух нэг бух болохоор нэг бүгдээрээ эрхлүүлдэг. Угаасаа тэр нэг бусад бүх үнэнүүдэд хэлтүүлж байгаа юм чинь бүгдээрээ тэр буханд амар хайртай. Тэгээ ингээ эрхлүүлсээр байгаад нөгөөдх нь ингээ fucking нохоо шиг болцсон. Эрхийн болцсон. Хурж ирээд ингээ хүзүүн мүзүүг майжуулдаг. Би бүр гайхаж шагац. Наа яг зоож алах чинь гэж бодсон. Тэгсэн чинь ингээ хурж ирээ кадл модл хийж мэгээд. Тэгээ тугуул монгол especially амар хөөрхөн. Би тэгээд тэрнээс хойш ер нь тэгээ манай аав ч гэсэн өөрөө тэгээд нөгөө нэг малнуудаа ядалж чадахгүй хүн амтаар ядлуулаа. Тэгээд өөрөө бас амар хэцүү л байсан юм байна л те. Яа. Юу яриад байна гэж. Тэгээ яг хуу ер нь бол тэгээ миний racist байдгийн шалтгаан тэр л байна да. Тэгээд бити та нар гайхаад байгаарай. Тэгэхдээ ямар ч racist биш хүнийг одоо өөр орн руу очих юм бол racist болтол нь шат юм бэлээ гарууд байна. Чинээсээ нэр honest чам team experience байна уу? Би нэг тийм racist байгаагүй маа. Ааха. Яг хуу жоохон тийм homophobic бол байсан. Гэтэ ингээд юм үзээд нүд тайлаад те гей найзуудтай болоод те яг энэ тэр калчрын уусаал байглаасаа тэгээ заяатсан хүмүүсийг ч одоо хүнээр нь л хайрлахгүй бол яах юм те дискриминейт хийх хэрэггүй те ингээд болчихж байгаа. Гэхдээ ингээд racist би ерөөсөй байгаагүй байхгүй. Тэгээд ялангуяа юу харуудын эсрэг уусаа яг соёлын багаасаа өөртөө аваад те сонсоод үзэж хараад өссөн болохоор хар бусаа нарт бол ерөөсөө тийм racist байгаагүй байхгүй. Тэгэл яг явж ангууд гудамжаар яг хамгийн их нөгөө нэг Аз гэж дээрлэгдэг янз бүрээр дуудсан харууд шатж байгаа байхгүй. Амар appreciate хийж байсан тийм олон жилийн нөгөө нэг юмнуудаа Азуудад гаргад юм уу мэдгүй. Яг гэхдээ ганцаараа байхдаа хизээш тэгдгүү нэг бөөнөрөө зогсож байгаа ч юм. Яг хятадтай адилхан. Хятад бол ингээ бөөнөрөө зогсож байхдаа эвгүй шатахгүй. Тийм шүү дээ. Заазуур өрөөд гараад ирчих юм сан. Try-ийн стандарт юм шиг амар эвгүй шатахгүй. Тийм. Ганцаар нь бол you can fuck them up те skinny little fuckers. Гэхдээ олуулаа байх юм бол нэрээ I get what you mean те. Хараад том битэй. Гэхдээ most of them fucking pussy шатахгүй. Харууд ингээ худлаа ам. Яг үндэ ингээд тийм юу Монгол юм галзуу бустаа гарчих юм бол энэ айд юм бэлээ. Ааха. Үнэхээр борон хөдлөөд яг тэгээ нөгөө нэг бодол авшиддаг ах нарыг хараад л айх бах те гэж. Тийм мань зан ингээ скини юм тэгээ нөгөө хэдээсээ хамаагүй навхан бустаа ингээ уурлаад галзуураа шаажих юм бол энэ айх юм бэлээ. Айлгсан ганц хоёр удаа. Тийм. Би бас яг тийм айлгах тактик бас амар. Тэгэл намайг ингээ явж ангуутай ингээл юу ни хаа тэргээл чинк гээд. Ааха. You fucking chink гэдэг гэж мэгэл те. Би тэнгуутэн тэгэл те. Shut up you fucking nigger гэл. Тэнгуут what you say? Уурлаа шүү. Намаа chink гэдэг яг chink Азуудыг chink гэж байгаа харуудыг nigger гэж яхаа яг адилхан. Харин тий. Тэрийг чи мэдхгүй юм dumb fuckers. Тэгэл Нью-Йоркийн харууд гол нь бусад харуудаа бодвол бас арай нөгөө нэг илүү culture өөртөө тэгдэв. Илүү culture тэгээд илүү нэг юм diverse option өссөн те. Арай educated байдаг байхгүй уг нь зайлуул. Тэгсэн мөртлөө most of them амар тэнэг шат. Down south ямар байдаг бол тэг бүр амар шат юм байна л та биш та тэгвэл дисгэр тэгэл цагаанууд нь олж инхаа super incest baby-нууд. Би яг наадхан дэр чинь яг амар нэг тийм нэг сонин юм яажсан бохгүй юу. Ингээд Либерия гэдээ болсон үү шүү дээ Африкт. Либия биш үү Либерия. Африкийн баруун эрэгт байдаг болсон байхгүй юу? Далайн юм эрэг дагуулс. Амар fucked up болсон. So fucking fucked up. Амар poor. Тэгээ нэг жижиг нөө хүүхдүүдийг нөө цэргүүд болгоод идэв шүү дээ хүчээр. Тэр чин Либериагаас ер нь бол баг гаралтай. Тэгэнгუთ ингээд анх яаж ингээд Либерия гэдэг тэр Африкийн тэр улс үүссэн юм бэ гэдэг тэр story амар interesting заяа. Яг ингээд Америкт чинь айгүй их олон жил харуудыг боолчсон тий. Яг ингээд 1600-аад оноос хойш ер нь бол яг Америкт болчих гисэн. Тэрнээс өмнө 1500-аад оноос өмнөд Америкт болчих гисэн. Тэгэнгუთ нөө нэг яг тэр олон жил ингээд transatlantic slave trade гэдэг хэвгүй. Атлант хоорондын боолын 8. Тэгээ тэр боолын 8-ыг хэн явуулдаг вэ гэхээр Нидерландууд явуулдаг. Дач хүмүүс. Нидерландууд Африк руу очиод боол авдаг. За тэгээд Африкт очиод боол аваад тэр боолуудыг яадаг вэ гэхээр цагаан аштай хүмүүс нь Африкийн хүмүүсийг очиод дийлгэж авдаггүй. Африк овг аймагуд хоорондоо байлдаад олзлогдсон хүмүүсээ боол болгож зардаг байхгүй. Тэгэнгუთ оронд нь буу
тэгээд архтэй нэг Африк одоо тэр нэг овг аймагуудыг хийж чаддаггүй юмнуудыг өгж наймалцдаг. За тэгээд ингээд бүр баг тэр боолын 8 нь яг боолчлал дуусах хүртэл боолчлал дуусна гэдэг нь 1850-ад оноос хойш байгаа. Би яг сайн санахгүй байна. Америк иргэний дан хүртэл ер нь бол ингээд тэ бараг л нэг 300 жил тасралтгүй ер нь бол боолын худалдаа явуулсан байгаа байхгүй. Тэнгуут тэр боолын худалдаа нь яасан бэ гэхээр Африкийн хүн амыг бараг 50-60% байхгүй болгосон. Тэ нөө би бинийг алаад би бинийг зараад байгаа юм чинь байхгүй болж байгаа. Тэгээ ялангуяа эрэгтэй хүмүүсийг алж эрэгтэй хүмүүсийг зарна. Хамгийн их нөө дайнд өртөх хүмүүс нь эрэгтэй хүмүүс. Тийм болохоор одоо нэг үржлэн нэг ясандаа ингээд амар их зогсож байгаа байхгүй Африкийн хүн амыг. Тэгээ ингээд ийм соёлын үржлийн эдийн засгийн доголдолд орсон. Тэгээд тэр жигтэй Африкийн тухайн үеийн одоо тэр худалдаа арилжаа бүх юм нь юун дээр суурилдаг байсан бэ гэхээр эдийн засаг нь боол дээр суурилдаг байсан болохоор ингээд хараатай болчихж байгаа байхгүй. А хэрвээ тэр боолын худалдаа гэдэг юм байгааг бол цагаан арьстай хүмүүс Африкийг колонилж чадахгүй байх байсан баг. Хүн амыг нь дийлэхгүй ер нь бол. Тэгээ хүн ам нь 60% багасаад ер нь бол дийлдэхэд амар хэцүүсэн байхгүй. За нэгт хоёрт яг тэгээд нөгөө нэг боолын худалдаа ингээд амар ингээд юм болчихж байгаа. Тэгээд нөгөө нэг racism гэдэг одоо юм чинь тэр боолын худалдаагаа одоо зөвтгөх гэж гаргаж ирж байгаа байхгүй тий. Харууд угаасаа хүн биш, харууд амьтад гэдэг ч юм уу тий. Нэг тийм нэг хит хит одоо алган цагаан байдаг, гуйлг гоох гэж юм цагаан байдаг. Тий, тэгэж тийм тэнийг яриа сонсч ирсэн. Тэгээд дээрэс нь хар хүмүүс амар хүлцэнгүү гэдэг ч юм уу тий. Тархиныхын энэ тэр хэсэг нь ажилтдаггүй гэдэг ч юм уу. Тэр бол яг худлаа шүү дээ. Тэр бол I think that's stupid racism тий. Тэр бол ингээд угаасаа худлаа. Тэгэнгუთ яг ингээд тэр нөгөө нэг яг African American тэр боолууд те хідэн ингээд үеэрээ ингээд Америкт амьдэрсэн тэр боолууд ингээд амар зовлонд ингээд амьдэрж байгаа байхгүй те бүр үнэхээр те төсөөлөх аргагүй амар зовлонд амьдэрж байгаа. За тэгээд Америкийн иргэний дан гарваа. Америкийн иргэний дан гараад тэгээд яг Америк одоо юу яаж байгаа байхгүй хоёр хуваагдчих байлж байгаа байхгүй. Нэг нь болохоор Confederate можууд нөгөөх нь болохоор Union. За тэгээд Union Confederate можууд хоорондоо байлдаад улаантнууд цэнхрүүд. Тийм улаантнууд цэнхрүүд ер нь бол яг хав technically саарл гэхдээ туг нь улаан гэж. Тийм демократууд юунууд liberals. Йоо демократууд тэгээд conservative демократууд хоёр ямар хоёр ном байдаг лээ. Republican and демократууд. Тийм. Яг хөө гэхдээ тэр үед бол яг тэгэж бас واخт яг хэцүү голно. Гэхдээ ингээд яг тийм хоёр том дайн болоод тэгээд мужууд нь за нэг 60-40 харьцаатай хуваагдаад хоорондоо байлдаж байгаа байхгүй. За тэгээд тэр үеэр ингээд Америкийн хамгийн их одоо хүн нас орсон дайн иргэний дайн тий. Бусад үеэр тэр дэлхийн 1-р дайн 2-р дайныг тооцох юм бол ер нь бол яг иргэний дайнтай харьцуулах юм бол яг юу ч биш. За тэгээд иргэний дайн болоод ингээд яг Америкийн тэр нэг Abraham Lincoln гэдэг ерөнхийлөгч байдаг шүү дээ. Монголоор Abraham Lincoln тий. Тэгээ Abraham Lincoln сахалтай тэр гай тий. Юунуудыг хар арьстай хүмүүсийг ингээд эрхчлөөтэй болгосон. Өндөр leprechaun гэж сагсч гэж аахгүй юу. Leprechaun. Тийм биш тий. Стай fucking leprechaun шиг стай. Тэгээд тэр ерөнхийлөгч нь ер нь бол харуудыг чөлөөллийн тунхаглал гэдэг юмар чөлөөсөн байхгүй Emancipation Proclamation гэдэг. Тэгээд тэрний дараа яг ингээд тар ястай яг тэр Америкийн хүмүүст амар сонь сонголт гарчихсан байхгүй. Та нар Америкт үлдэх үү? Үлдэх юм бол та нарыг ингээд иргэн болгож авч үлдъя. Тэр бол bullshit байсан л та. Иргэн болж чадаагүй л та амар зовсон. 1950-ад он хүртэл. Иргэн болсон ч гэсэн ирэх чөлөөгүй те. No blacks allowed те. Автобусанд урд сууж болохгүй хойно суун. 0-д энд олж орж болохгүй. Одоо яг автоматар суудсан юм байл шүү дээ. Гарууд яг хойтлын суудалд харууд. Тий. Йокод бол ингээ автобусанд оронгууд яг автоматар яг ингээ хойтлын суудалд нь ингээ харуулчаач гэдэг дунд хэсгээр нь ингээ цагаанууд урд нь ингээ Мексик станаар. Үгүй you know what I think хойтлын суудал чинь cool kids-ийн суудал шүү дээ бро угаасаа гэж. Тэгээд ууг нь бол white fuck-рууд тэнэг болохоор хойтлын суудлаа харууд reserve хийсэн байхгүй. Өөрөөсөө мэдсэн бол те цагаанууд хамгийн back-н суух хэрэгтэй байхгүй юу? Энэ бол тийм шүү дээ. Бүх юмыг ингээд хойноос нь ингээд харж байгаа тэр автобусын дотор тий автобусны king шүү дээ тий. Хар устанаар, Hispanic устанаар юу хийж байгаа бүгдийг харна ажиглана. Тий хулгай шааж гин үү, бослог шааж гин үү. Fucking цагаан арьстай хүмүүс square fucking
Тэ тэнийг стакодлохлоор гэж байгаа. За anyway тэнгууд тэр нөгөө нэг харааштай хүмүүст сонголт өгсөн байхгүй юу? Ингээд та нар юу яах вэ? Эрхчлөөтэй болчлаа. Та нар Америкийн иргэн болох уу эсвэл та нар Африк руу буцах уу гэсэн байхгүй юу? Тэгээд айгүй цөөхөн тооны хүмүүс Африк руу буцахаар шийдвэр гаргасан. Миний санаж байгаагаар би буруу санаж магадгүй. Гэхдээ Abraham Lincoln-ийн дараачийн ерөнхийлөгч Ulysses S. Grant гэж хүн байсан байхгүй юу? Тэгээ тэр амарлаг генерал байсан. За Ulysses S. Grant биш маа гэхэд тэрний дараачийн хүн байж магадгүй. Ямар ч гэсэн нэг ерөнхийлөгч нь санал тавиад тэгээд маш цөөхөн одоо боолын хүн ам Африк руу босч явахар шийдвэр гаргасан байхгүй. Маш цөөхөн гэдэг нь гэхдээ бараг л 200 мянга. Тэгээд тэр 200 мянган хүн буцаж очиод Африкийн баруун ирэг дээр очиод тэр газрыг Liberia гэж нэрлэлсэн юу? Liberty гэдэг нэрнээс. Тэрийг ярих гэж ийм их мэрж байгаа юм тий. Тэгээ ингэж ярихгүй болохгүй л тий. За тэгээд Liberia гэдэг тэр улсыг байгуулад хамгийн түрүүнд нөгөө 2 цаг гэсэн чинь тэрнээс олдохгүй шатсан. Яа шээ мантаа хэр удсан бэ? Ингэ тойруулаа шагаа тий. Цаг 10. За натан. За. Тэнгуут нөгөө нэг юу яаж байгаа вэ? Хамгийн түрүүнд тэр одоо нөгөө нэг эрхчлөөтэй Африк Америкууд яасан гэж бодож байна. Liberia гэдэг улсыг байгуулад хамгийн түрүүндээс юм. За бодъё байж. Slave trade гэшээс. Very close. Local population-ыг боол болгосон шууд. Local харуудаа. Өөртөө нөгөө нэг house slaves. Харин тий. Баха house slaves нь баг I fucking think so. Харин тийм баг. Яваа шатсан юм шиг, буцаа шатсан юм шиг тий. Тий, тэгээд тэр амар олон жил дарлуулжсэн тэр лалрууд бүгдээрээ Африкт очиод тэгээд тэр Африкийн угуул иргэдийг бүгдийг нь боолчлоод тэгээд амар олон жилийн турш бүр амар ингээд бүр юу цагаан арьсны хүмүүсийн шааж чаддгүй амар яргаллуудыг шаадаг байсан заяа. Мань дараа нь юу дуусаад айгуу гоё видео үзүүлээ за скейт үзүүлээ. Тэг яг хөө зүгээр амар солиотой шааж байгаа шүү дээ. Энийг бодглохлоор ингээд айгуу тэрийг санах. Тэгээд хүн угаасаа тэгэл адгууслага байна шүү дээ. Харин тий. Тэгэхээр яг нүг дутуугийн комплекс шааж ин тэг яг дутуугаа нөхдөг харууд ингээд амар racist байдаг гэдэг нь ингээд өөртөө ингээд амар racist шалгадаг мөртлөө цагаанууд руугаа буцаа тэгж чадахгүй юм чинь Аазууд явж ангууд энэ пистэ явж ин энэс би ингээд энийг ингээд нөхчий гэж байгаа тий. Тэнгүүд нөгөө пистаку тэнцээ амар slave шалгаж ирсэн буцаж очингуутлаа за ямар ч лээс надад идрээс илүү мөнгө байгаа power байгаа юм чинь идрийг slave шана писта. Би ингэжсэн юм чинь идрийг ингэж болно гэж тий. Нэг юуны Samuel L. Jackson шиг стандар байсан юм шүү дээ. Тарантиногийн Django дээр гарч Django гэдэг юм шадаг тий. Django. Гэхдээ яг Django яг ингээ харах юм бол sorry би really чүн яхаас өмнө бас нэг 2 минут юм ярьчих. Django дээр гардаг тэр яргаллууд бас яг бодит амьдралтай харьцуулах юм бол бас юу ч биш. Яг ингээд хамгийн амар цагаан арьстай хүмүүсийн хийжсэн юмнуудын нэг нь юу гэхээр Leopold гэдэг нэг хаан байсан байхгүй юу? Бельгийн хаан. Fucking nasty motherfucker. Бельгийн хаан Leopold. Бельгүүд ер нь жоохон nasty шахаа. Nasty одоо л ингээд Dracula ч бельг үлээ. Үгүй Dracula ч Wallachia гэхэлэр Унгар үлээ. Hungarian. Romania байхгүй юу? Rumын. Wallachia. Одоо нөгөө нэг Английн метроны будалтай орон гэргүүн хүмүүс шиг тий гуйлгуугаа иждэг. Агуугүй тэд нар чинь романш. Тэд нар чинь gypsy-нууд. Гэхдээ Романиагаас ирж байгаа шүү. Үгүй тэр бас юу юм бэлээ? Буруу ойлголт юм бэлээ. Нэр нь өөр юм бэл. Зөвхөн нэр нь давхцсан юм бэлээ. Би gypsy хэлээгүй яг жинхэнэ Romanian хүмүүс яа цагаачлалт юм бэлээ англи руу. Тэгдэг бах те биш. Тэгээ нөгөө gypsy юунууд нөгөө халтруудыг халтруудаг шааж байна. Цыгануудыг халтрууд гэдэг юм. Тэгээд racist цыгануудыг Унгарт ингээд цыганыг цыган гэдэг юм бэлээ. Тэгээд цыган хүмүүсийн чинь болохоор нөгөө романы хүмүүс гэдэг шүү дээ. Esmeralda-нуудыг Esmeralda. Гэтэ эзэж Esmeralda шиг хөргөн байдгүй шүү дээ. They're fucking ugly. I don't know why. Аим таримутай. They are so fucking ugly. Унгарт тастаа ингээд явж байгаа шүн явж байгаа гот нэг амар царайтай юмнууд ирсэн. Hey baby. Hey baby, you want foot massage? Yes гэшгүй. No. Fuck no. Тэгээд тэр Leopold гэдэг тэр guy Congo гэдэг тэр одоо Африкийн одоо The Congo гэдэг болсон шүү дээ. Congo тэр үед одоо нэг Free Congo гэдэг нэг тийм демократик улс зарлал яасан байхгүй. Тэгээ шал худлаа зөө. Өөрөө зүгээр тэр Конго ингээд ардаас нь удирддаг байсан. Тэгээд яванда Конгогийн бүрэн ихт хаан болцсон. Тэгээ ерөнхийдөө яадаг байсан бэ гэхээр Конгод хамгийн их гардаг байсан юм. Одоо бол одоо ингээд та нарын хэрэглэж байгаа бүх смартфон байдаг энэ байгалийн энэ амар үнд төмрүүд нэг бол хятад, нэг бол Африкийн
одоо аль нэг газараас гаралтай. Аль нэг газар нь ер нь бол Конго байх амар их боломжтой байхгүй. Тэгэнгүүт тэр үед болохоор Конгоос рапер амар Vibranium уу гэхгүй. Vibranium. Чи өөр Wakanda бодож. Тэгээд яг Конгод болохоор нөгөө нэг модноос нөгөө байгалийн нөгөө рапер гойчдаг. Тэгээд тэрийг нь цуглуулахын тулд хүн болгон 2 ийм томхон рапер авчрах хэрэгтэй гэх. Тэгээд нөгөө нэг цуглуулж чадахгүй бол хүүхдийн гарыг нь тайрдаг. Damn. What the fuck? Тэгснэ тэнд ингээд байдаг ингээд тэр нэг Конгогийн тэр одоо тэр хууль сахиулагч тэр нөгөө бэлэг хүүхдүүдтэй нэрдэг зөө. Тэгээ тэр бэлэг тэр нөгөө нэг одоо юунууд байгаа шүү дээ. Офицерууд байгаа шүү дээ. Тэд нар яг fucking psychopath-д очдөг байсан юм шиг үлээ. They love collecting hands зөө. Hands цуглуулах хэрэгтэй, хүчин хийх амар дуртай. Тэгээд нөгөө нэг сая нөө Vlad Dracula гэрсэн шүү дээ. Dracula-г суурилсан түүхэн Vlad the Impaler гэдэг түүхэн генерал байгаа. Impaler бүр тийм. Vlad the Impaler-тэй адилхан хүмүүсийг impale хийж алдаг байсан. Ингээд бүхсний юм жадан дээр ингээд суулгаад тэг нөгөөх нь амаар нь гарч иртэл. Тэгээд энэ бол саяхан шүү дээ. Боолчлал те 1800 онд дууссан. Энэ болохоор ингээд яг 1900-аад оноос өмнөхөн ихгүй юу. Хэрвээ та нар тэр сүүлд гарсан Piece of Shit Tarzan-ы live action-ыг үзсэн бол тэр live action дээр жоохон гарч байгаа. Гэхдээ ямарчсан хүүхдийн гарыг нь тайрдаг. Тэгээд impale хийдэг, эмгтээчүүдийн хүчнэдэг амар юм хийдэг зөө. Бүр fucking you wouldn't imagine. Тэнгууд нэг Leopold амар ууралсан юм байна л да. Stop fucking cutting off their hands гэдгсэн зөө. Яагаад гэдгсэн чинь it's not that I don't want you to cut off the hands. It's that гараа ингээд тэр гарын таслаад тахлаар эднэр рабрыг ингээд цуглуулж чадахгүй наа. Гарнаас ирээдүйн лейбрийг байхгүй болгоод гарнаас бусад бүх химийг нь тайр гэж ер нь бол амар хэлжсэн гэж бас тий. Амар шиж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол racist хэдүүлээ юм ярих ч байгаа бол fucking white motherfucker-ууд бол нэрээ үнэхээр they're crème de la crème тий. They're the masters. Үнэхээр гайхалтай. Үнэхээр гайхалтай. Cherry on top. Fucking black people on the bottom тий. Тэгээд над шиг хүмүүс on the middle тий. Тэгээд өөр worst хүмүүс. Тэгээд cherry on top black people. Чи тий ямар хэлэлцүүлэгчсэн гэж. Тэрийг дуусаад. Чамд яг юунд Унгарт байхад чинь fucked up юм болж ирсэн үү? Унгарууд амар racist. Тийм. Тэгээд тэднийх ингээд яг юм direct юм байхгүй. Гэхдээ ингээд харилцаан дээр амар юм passive юмуд гардаг. Одоо ингээд би Унгарт ингээд сургуулаа солихгүй л Пэчийн их сургууль сурж байгаа. Сургуулаа солихгүй Будапештийн нөгөө сургуулийн албан малбны хүнтэй ингээд уулзал ярингуут ингээд би ингээд юм тайлбарлал ийм болсон ингэсэн тэгсэн ингээд тэгээд одоо яах ёстой гэж тэгжсэн. Байсгээл жоох юм ярьж байгаа гэж байгаас тэр бүр үнэн irritating зэрэг шиг морд өргөж байгаа юм шиг. Тийм, морд өргөж байгаа юм шиг тэр нь бүр амар дургу ингээд нүдээ ингээд eye roll ингүүтлээ гэж байгаас би бүр ингээд дэлбэрмээр сагж байгаа штэ. Тэгсэн мөртлөө ингээд өөрийгөө ингээд бариад амар ярил тээ. Тэгээд ялж болохгүй гэл. Тэгэл дэлгүүр мэлгүүрт ороод ингээд явангууд дэлгүүрт нөө нэг бичүүлдэ штэ тий. Бичүүлэл явангууд ингээд босод хүмүүс болохоор ингээд уутанд ингээд юмнууд нь хийж өгч байгаа байхгүй. Тэгвэл ингээд яг наваагч бол явангууд ингээд юмнуудаа ингээд амар шидэж өгч мөгөөш байгаа. Тэгснээ ингээд карт март авахт амар удаан ингэж авснаа амар удаан хөдөлж мэдлээ шаад. Тэнгүүтлээ ингээд яг нэг юм зохиомл юм юу үсгээд байгаа байхгүй. Шидэж өгдөг. Орчин үсгээд байгаа байхгүй. Тэр нь болохоор ингээд яг ингээд надаас болоод заяа юу. Ингээд тэр хойдлын хүмүүс ингээд удаад тэгвэл тэр хүмүүс ингээд удаад ангуут нэг юм нэг тийм теншн үүсэн шүү дээ тий. Нэг тийм зохиомлоор тийм теншн үүсгэж байгаа заяа. Тэгээ ингээл бос хүмүүс ингээ уудалж өгöd байгаа юм бол надаа ингээ уудалж өгөхгүйгээр ингэж амар өгчсэн хамгийн сүлд нь уутыг ингээ шидэж өгч мөгөөшөө. Тэгснэ карт мод уншуулснаа ингээ шидэж мөгөж өгөх шүү дээ. What the fuck? Нэг тийм заяа. Тэгээд Унгарууд амар racist заяа. Өөдөөс нь муухай арччих юм бол бүр юм өөдөөс нь супер бүдүүлэг арччих юм бол ингээд айгаад амар найс болчихдог. Тийм. Ер нь бол ингээд болсон уу? Аз хэрвээ чи Аз бол те Унгарт очих юм бол хүн болгонтой үйлчлэгч болгонтой ингээ муухай арч. Тэгэх юм бол амар найс арчна. Чи ингээд чамаа өөдөөс чи найс арчсан бол зөрүүлээд найс арч. Тэгвэл яг тэгээ эхлээд ингээ барьераа тавьж өгөх юм байлээ. Би бүр дэлгүүрт ингээд юм авсан чи миний ингээ хариулт тэгээд авсан юм уу минь шидэж шагаадчихгүй. Тэгээ би бүр ингээ уурлаад те бүр ингээ англиар ихэнх унгарууд юу н англиар ярьд юм байлээ тэгээ why did you throw that shit you fucking twat гэдэг би бүр аим уурлаа шатсан. Call your manager гэдэг ч юм гээд тэгсэн чинь I'm sorry mister гэдэг чинь шууд аимхаа хүмүүс л яг би нэг казино ордог байхгүй юу. Казино ороод яг reception дээр нь очиод зогссон чи ингээл над руу харснаа. Password гэж явж. Тэнгүүт нь excuse me what did you say гэжсэн чи
I'm password please sir. гэж байсан. You want foot massage? Зайл. Cocaine, marijuana. Би унгаруудыг тийм гэж бодоогүй шүү. Унгарууд амар racist. Тэгээд юу? Яг ер нь бол монголчуудтай жоохон төстэй. Жоохон ийм худлаа ярьдаг. Тэгээ юмыг дандаа хоошлуулдаг. Сая нэг хэсэг нэг бичлэг амар viral болсон шүү дээ. Will Smith киноныхаа үеэр Унгарт очсон. Тэгээ тэнцээ нэг найзтайгаа явж исэн чинь ингээ бичлэгээгээд найз нь ингээ бүжгэлж исэн чинь нэг хөгшин Унгар эмээ хажуугаар нь зүрхтөө нэг бүжгэлж исэн залуугийн гот руу нулимснаа яваад. Oh shit. Тэгээ тэр бичлэг амар viral стандарт. Үгүй гайхалтай. За тэрийг дараа нь би ингээл Унгар руу очиод тамхинаас гарна. Тэгээ айгүй юм зөв healthy амьдралтай болно гэдэргээл тэгсэн чи яг Унгар руу очсон чи Унгарууд хөгшин залуугүй зүгээр л юу яндан шааж идэг шээ. Имэнэр бол аймаа шадаг. Тэгээд битүү курвага хэлдэг. Баас май курва. Унгар юм уу? Унгар хоош гэж боддог байсан. Унгар ч курва ч нөгөө нэг унгараар бол пистал гэсэн үг шүү дээ. Хөгшин залуугүй юу курва гэдэг юм лээ. Тэгтээ шаасан гэдэгтэй бас адилхан амар diverse үг юм шүү те. Нэг бодлын бас унгаруудыг яагаад юм racist байдгийг буруутгах юугүй. Унгарууд ингээ бүгдээр айгуу тийм наци ер нь бол nationalist тэгээд унгартай айгуу хайртай. Тэгээд тэрнийхээ төлөө ч гэсэн айгуу тийм voice байдаг. Тэгээд тийм nationalist юм хүмүүсийг өөрсдөө залуучууд хөгшин залуугүй сонгож гаргаж ирдэг. Яагаад вэ гэхээр ингээд унгарууд руу айгуу хятадууд солонгосууд орж ирээд гэхдээ дийлэнх хятадууд л орж ирж байгаа. Тэгээд айгуу их нөгөө хөрөнгө оруулалт хийгээд юмнуудыг аваад тий бизнесүүдийн ингээд ер нь бол ингээд тодорхой хэмжээгээр залгиж байгаа байхгүй юу? Одоо Унгарын хувьд бол еврейчүүд нэх юм уу тий Хитлерийн еврейчүүд ч шастай. Тэгээд хамгийн нөгөө нэг унгарчин бол ер нь бусад Европын холбооны орнуудаа бодох юм бол өөрсдийн гэсэн нөгөө нэг төлбөрийн системтэй нөгөө нэг юугаа ашигладаг тий форинта ашигладаг. Тэгээд нөгөө хэдээсээ бодвол ер нь хөгжингүү орон байхгүй хөгжсөн бол биш. Гэтэ айгүй тийм тайван цэвэрхэн яагаад вэ гэхээр хүмүүс нь racist болохоор ямар нэгэн юунууд дүргсэд авдггүй тий ямар нэгэн зуулчдыг цагаачдыг ч юм уу үлдээдгүү бүгдийг гаргадаг. Сургаал бол гаргадаг. Тэгээд хамаг нөгөө үнэтэй цайтай гоё юмнуудын хятадууд хэрэглээд тахаар тодорхой хэмжээний хатаархалт уурладаг. Тэгээ ямар нэг юм G class мас бол ингээд унгарт ерөөсөө явдггүй явж ивэл нэг хужаабста дотор нь шааж идэг болохоор ингээд хүмүүс бүр ингээд G class явах юм бол хоомоо гэдэг ингээд том машин юу нь явж явах юм бол тийм ланд ман ч юм уу юу явж явах юм бол ингээд хоомоо гэдэг ингээд юу хурууга зааж хардаг. Тэгээ маа нэг найз юу яасан аахгүй пэйжинг их сургуульд хам сурж исэн. Маа дээдлийн курсээс Монгол охин баггүй. Тэгээд одоо тийч мастера төгсөөд доктор сураад одоо ингээд ер нь багшуудад үлдчихэж байгаа тэр сургуультай. Тэгээ ерөнхийдөө бол ингээл Унгарын баг иргэн болчихж байгаа байхгүй юу. Тэгэл англиар унгараар ярьчдаг. Тэгэл тэр ингээл угаасаа Унгарт байдаг дэлгүүрний Spar гэдэг дэлгүүр байдаг. Хамгийн хямдхан дэлгүүр байхгүй юу. Хамгийн хямдхан нь юу Tesco тий Spar гэдэг. Тийм үү. Англид хамгийн дэжгүн Tesco хамгийн мянд Lidl байсан шүү дээ. Lidl гэдэг нэг лалрын байдаг. За яг гоо Spar нь бол хамгийн түгээмэл нөхгүй. Тэгээ тэр охин саяхан нэг видео колыг ярьжсэн чинь тэр охин Spart ингээд юм авчаад явуулсан чинь гаргаж ирсэн чинь нэг хөгшин өвөө байгаа байхгүй. Тэгснэ тэр хөгшин өвөө ингээ хажуугаар нөхдөө унгараар Kita баас макура юу яасан зүгээр унгаар бахан хараач байгаа яваад гэсэн. Тэгээ маа тэр найз ингээд тэнцээ уусаа ингээд ганцаараа ингээд олон жил амьдарч байгаа те эмхтэн ингээд сэтгэл санааны ямар нэг асуудалтай болж эхэлж байгаа шүү те. Тэгэл тэр мэрийг сонсчвол гэртээ очил бааха өөлсөн гэсэн. Тэгэл баг Монгол руу унгар залуучуудын 50% баг гей гэж байна. Тийм. Гэхдээ унгар залууч одоо гей биш залуучууд нь ихэнх нь бас ингээд амар Аз найз охтууд мөхтөд болчдөг. Ялангуяа Монгол найз охтууд болчдөг. Тийм. Монгол охтууд гадаад хүмүүс амар Asian fetishтэй. Ялангуяа шарууд, mostly шарууд. Арабууд бас Монгол охтуудтай амар хайртай. Харууд бас дуртай юм байлээ. Биста Монгол охтууд Монгол залуучууд л Монгол охтуудтай байдгүй юм шүү тэгш. Бараг ер нь бидэрт хүрлцэхгүй юм шүү. За тэр эмхтэн хүн өмчлөгч яах вэ? Тэгээд өссөн үнэ шааж болно шүү дээ. Дадаас маар тий. Тэгээд цус аривчих тусмаа сайн би бол тэрэнд амар их итгэдэг. Цус аривчих тэгээ илүү нөгөө үндэстэн diverse болох тусмаа ер нь бол нөгөө нэг цэнэглэгдэж гин гэсэн үг шүү дээ. Хүмүүс нь ч гэсэн царай төрхийнхөө хувьд ч гэсэн оюун санааны потенциал явж гисэн.
Айгуу гоё хүмүүс байдаг шүү дээ. Especially яг ингээд нэг юм Африкийн орон, Европын юутай холилдсон юм модель нэг охтууд байдаг шүү дээ. Instagram, IG models. Тэ. Тэр бол аян fucking pretty шат шүү дээ. Тэгэл одоо нөгөө үндэсний аюулгүй байдал соёл моёл гэл хүмүүс ярьдэн шүү дээ. Гэхдээ ингээд сүүлдээ соёл цус гэдэг хоёр юм чинь тустай шүү дээ. Гэхдээ тэгээд нэг юм сонсож байхад нэг юм хоёр хосоо байхгүй, нэг нь герман, нэг нь монголч гэлөө. Нэг нь монгол, нэг нь германч гэлөө те. Тэгснээ ингээд тэр хоёр ингээд хүүхдүүдтэйгээ ярихдаа ээж нь дандаа монголоор ярьдаг. Аав нь дандаа германаар ярьдаг. Тэгээ ерөөсөө ингээд англиар хоорондоо болохоор англи манглиар ярьцдаг. Тэгээ хүүхдүүдтэй ерөөсөө англиар ярьдаг гэж байгаа байхгүй. Тэгээ ингээд угаасаа л англи хэлийг угаасаа суурна. Тэгээ тэр хоёр хүмүүс ингээд аав ээжийнхаа нөгөө нэг юм соёлыг inherit хийх хэрэгтэй гэдэг те. Зөв шүү дээ. Одоо нэг юм Chinese Americans ч ихэнх нь нөгөө хятадаар ярьж чаддаг шүү дээ. Аав ээж нь баг англиар ярьж чадахгүй байхад хүүхдүүд нь хятадаар ярьж чаддгүй. Тэгээ хоорондоо communicate хийд юм уу яа. Тийм тэгээ нөгөө хүүхдүүд одоо юм Chinese American ер нь юм Asian American-уудыг харахаар Korean American ч юм уу тий whatever ингээ харангууд яг юм Америкч биш Азч биш яг ингээ голтон шахаад байдаг байхгүй. Алинд нь ч accepted биш. Тэг яг бид нар монголчууд гэсэн тийм алдаа амир гаргадаг л та. Англи хэл амарч. Одоо тэгээд ингээд нөгөө нэг хувийн сургуулиудын хүүхдийг харахад те хинч биш. Юу. Тэгээ дунджаас ер нь баян тэгээ чинэлэг арай гайгүй боломжийн айлын хүүхдүүдийг харахад багасаа ингээд бүгдээр англи хэлтэй тэгтээ монгол хэлээр энэх ярьдгүү дургуу те. Ягаад тэгэхээр тэр хүүхдүүдийн үзэж харж байгаа илүү боловсралтай байх тусам боловсролын дагаад нөгөө нэг боловсролын тэр хүүхдүүдийн боловсролыг хангаж байгаа бусад юмнууд нь бүгдээрээ шаарддаг гэдэг юм яг шиг. Тэр хүүхдүүдийн нөгөө нэг боловсролын төвшнийг хангаж байгаа нөгөө контентууд нь бүгдээрээ англи хэлээр байгаа. Монгол дээр байхгүй. Тэгэхээр угаасаа нэг сонголтгүйгээр те угаасаа л ингээд юм илүү education те илүү боловсрол авсан хүүхдүүд тэдэрт хүрэх юмнууд нь дандаа англи хэл дээр тэгээ бүгдээрээ хоорондоо англиар ярьдаг те. Тэгээд Монголдоо ийм Asian American шиг өсөж шагаад тэгээд сургуулаа төгсөөд монголч биш, Америкч биш зүгээр л ийм тэгээ монгол хэлгүй монгол стал өсөж байгаа байхгүй яг үндэ. Тэгээ нөгөө Казахстанууд чиг шааж штэ. Казахстанууд ч болохоор нөгөө нэг орс хэл ингээд амар модонд орцоо одоо ингээд англи хэл монгол гэж байгаа шиг те. Бурят, халимаг, Якут те Казахстанууд юу байдیں۔ Тэдэрт угаасаа орсууд ухуулга хийгээд өөрсдийнхөө хэлээр ярих юм бол ер нь хөдөөний гэдэг юм ойлголт өгцөн. Тэгээд осоор ярих юм бол айгүй cool те юм чи юм хотын те educated те юм гоё cool ста. Гэхдээ ингээд өөрийнхөө хэлээр ярих юм бол юм хөдөөний гэдэг юмыг ингээд хэдэн 10 жилээр ингээд тархийн нугаагаад суулгацсан болохоор бид нар ингээд тийм сонголтгүй тийм одоо нөгөө нэг сайн нөгөө өвөр Монголд тэ хилээ аврыг гэдгсэн шүү дээ. Тэ бүх 10 жилд нөгөө нэг монгол бичиг тэ монгол хэлний заахыг хориод хятад болгоцсон. Тэ одоо стил ингээд гарууд яг үндэ ингээд англи айгуу сайн хотын залуус бол ингээд тэ монгол залуус нь айгуу сайн юугаар ярьд юм бэлээ. Англиар ярьдаг, хятадаар ярьдаг. Тэгээ зарим нь бол ингээд монголоор баг ярьдгүү. Ягаад тэгэхээр багаас нь заагаагүй. Тэгээд хэрглэж байгаа бүх юм нь угаасаа нэг бол хятадаар Англиг бол өөрөөсөө нөгөө экстра гэд баг хятад хэлээ эсэргүүцээд сурч байгаа. Илүү нөгөө нэг VPN дэж нөгөө илүү их мэдээлэл нөгөө барууны мэдээллийг өөртөө авахын тулд өөр сорсоос юм авахын тулд өөр сорсоос юм авахгүй англи хэл сурч байгаа. Тийм бидэрт бол ерөөсөө тийм асуудал байхгүй мөртлөө яагаад хүүхдүүд аав ээж нь хүүхдээ ингээд монгол хэлээр тий яриулахгүй өсөж байгаа би ерөөсөй ойлгохгүй. Гэхдээ энэ орсуудын л үлдээсэн үлдэгдэлтэй. Одоо чи ингээд сая нөгөө нэг халимаг казакуудыг ярьж байгаа шүү дээ. Яг тэднэртэй адилхан биднийг одоо жишээлбэл нэг тиймэрхүү сурталхуулгаар бол явуулсан шүү дээ. Тэгэл одоо жишээлбэл ингээд манай ээж аав нарын үеийн хүмүүс чинь күүлүүд нь л орсоор ярьдаг тий. Орс ингээд үг мүг ингээд ашиглаж машигладаг. Тий ингээд орсод очиж сурсан мурсан ингээд нэг яг орс хэлтэй байх нь одоо яг нөгөө нэг англи хэлтэй байхтай яг адилхан левелтэй л байсан байхгүй. Тэгэхээр яг тэр нь ингээд нэг юм суулгацсан юм шиг байна. Монгол биш л бол үжээ I fucking hate that word. Үжээ. I don't know. Үжээ гэж үгс үг юм. Алидийн л гээд хэлээч дээ. Яг хөө тэгэл насцсан л болохоор. Үжээ бол надаа бол яг хөө
Почему? Тэгээ яг зүгээр яг тэр нэг орсуудын яг тэр суулгасан яг тэр майндсет юм шиг санагдтiin ухамсар. Тэнгуут те за орс хэл ингээд англи хэлээр replace болонгууд яг адилхан үйл гаргаж байгаа байхгүй юу? Яг ингээл англиар. Одоо тэгээд тийм. Гэхдээ ингээд яг чи сая ингээд хэлсэн шүү дээ. Тэр хүүхдүүд ингээд ийм бүх авж байгаа мэдээлэл нь ингээд англи хэл дээр байдаг болохоор те тэр хүүхдүүд мэдээлэл авдаггүй байхгүй. Тэр fucking dumb fucks ер нь бол. Тэд нар ингээд англи ойлгохтой сурж байгаа ч юм байхгүй. Ер нь зүгээр миний яг ажилласнаар чи ихтэй багш хүний хувьд илүү сайн мэдж байгаа л дээ. Yeah, I mean чи ихтэй одоо ингээд өөрийнхөө тэгэл англи хэлээр сонсож байгаа бүх юм англи дээр ахаар тэгээд яг хөө тийм. Гэхдээ ямар контент авч байгаа Монгол орчуулгатайг нь үзэнгүүт тэгээ give me 5 гэсэн чи надад 5-ыг өгөөч гэж шагаад байвал тэгэл яг хөө англи хэл дээр TikTok үзнэ үү, монгол хэл дээр TikTok үзнэ үү, Swahili дээр TikTok үзнэ үү ямар ч ялгаа байхгүй л те. Тэгэхээр яг хөө одооны амар ингээд том асуудал нь яагаад байгаа вэ гэхээр these dumb fucks те эдгээр ингээд social media-гаас өөр үзэхгүй байгаа байхгүй. YouTube үзлээхэд YouTube дээр makeup tutorials-аас өөр юу ч үздэггүй заяа. I mean та хоёр ингээд тэг хүүхдүүд Kurzgesagt сагтаас ингээд юм үзээд англи хэлтэй болохоор Kurzgesagt сагтаас амар лаг source авт гэж бодож байна уу? These motherfuckers haven't heard of Kurzgesagt. Ууса тиймэрхүү юм сонирхолтой юм шиг байлээ л дээ. Жишээ нь ингээд яхаа ингээд тийм сонирхолтой ч юм уу өөрсөнд нь хэрэгтэй юм байхаар ер нь бол хүмүүс нэг сонирхолтой юм шиг байдаг байхгүй. Жишээ нь одоо ингээд би Kurzgesagt-ийн ингээд нэг дугаарыг орчуулад тэгээд эхлээ би Kurzgesagt холбогдсон байхгүй. Мэйлээр холбогдсон байхгүй. Тэгээд тэрэн дээр за sorry. За чи юу яасан уу? Өөрийнхөө англи хэл, монгол хэлнийхээ барьерыг ер нь яаж тогтоож исэн? Ер нь за өөрийнхөө Kurzgesagt-аа ярьж байгаа sorry. Kurzgesagt-аа яа. За шаагаад одоо яриас та. Тийм чи Kurzgesagt-ийн юм орчуулж исэн те. Тэгээд чи холбогдсныг би ямарчсан санаж байна. Тэгсэн чи чамд хариу ирээгүй лөө. Хариу ирсэн. Холбогдоод ингээд монголоор юм даап маа боруулъя те. Ингээд эсвэл ингээд бид нар энэ чинь аваад Kurzgesagt-ийн юм одоо ямар нэг channel ч юм уу тэг гаргаад ингээ орчуул гэсэн байхгүй юу. Тэгсэн чинь тэд нар болохоор өөрсдөө тех ямар шаардлага байхгүй зүгээр ингээд сабтайтл оруулах тийм юу бүрэн боломж байгаа. Тэгээд тэрэн дээр сабтайтл оруулаад тэр чинь ингээд хангалттай олон хүнээс юм approval авах юм бол яг өнөө нэг хүмүүс ингэ review хийдэм байнал л да. Тэрийг нь үзээд ингээд энэ сабтайтл ингээд хангалттай нөө нэг хүлэн зөвшөөрөлтөөр байна гэдгийг үнэн бодиттой орчуулж чадж байна. Тэрийг approve хийдэм шиг үлээ. Тэгээд ингийн бол ингээд монголоор юм сабтайтл орох боломжтой гэдгийгсэн байхгүй. Тэгээ би нэг тийм нэг дугаарыг нь Марсын дугаар руу Mars Colony ч үлээ нэг тийм дугаарыг нь доор ингээд амхандаа орчуулга хийгээд тэгээ хүмүүсээ approve хийлгэх ингээд Facebook ингээд шеэрлээд хүмүүс найзууд руу явуулж байгаа байхгүй. Тэгээд no one gives fuck about this те. Тэгэл чимээг болцсон шүү дээ. Чи над руу одоо өвшүүл те. Чи над руу явуулж шүү дээ. Харин тийм. За одоо явуулъя. Хамгийн хэрэгтэй хоёр хүн negative Mongolians руу явуулж шүү дээ. Хаашаахгүй. Чи ихтэй 2 жил юм баха те. Мань чаав 2 жил юм. Kurzgesagt-ийн гэхдээ дээр яг хэлн айгуу чухал те. Тэр амар том тийм шинжлэх ухааны концептыг айгу гоёор тайлбарлалтай шүү дээ. Гэтэ ингээд pirate чагаад орчуулаад тавьчвал яах юм болно шүү дээ. Татан буугдах болов. Pirate чаа гэдэг нь. Яг уу би бол ямар ингээд зүгээр видеогийн татаж аваад дээрэс нь ингээд dub хийн гэсэн үг байна. Тэрийг чи YouTube дээр тавьчихлахгүй байх л та. Тийм тэгж болохгүй. Dub хиймээр байгаа байхгүй. Чи юун дээр тавьж хачиж киносан тавиад зараа шачиж. Болно шүү дээ. Нэг тийм охин харсан охины юу Facebook пэйж байгаа байхгүй юу? Тэр охин болохоор орчуулад өөрөө сабтайтлыг бичээд юг Kurzgesagt-ийн сабтайтлыг бичээд тэгээ Facebook дээр оруулдаг нэг тийм охин байлээ. Гэтэ надад dub нь илүү юу санагдаж байна. Харин уул dubтай байлгаа. Тэгээ нөө үндэсний платформудаараа тавьж шаачих юм бол ядуу Монгол орны контентыг хийж шүүхдэхгүй л. Тэгээ сая Kurzgesagt-аас бас нэг юм зар явж ирсэн шүү дээ. Тэд англиэр гаргадаг, герман хэл дээр гаргадаг те. Тэгээд одоо испани хэл дээр гарах гэж байгаа гэдэг ийм хүмүүсийг юу яаж байгаа recruit хийж байгаа гэдэг тийм зар явж. Яванда тэгэл өөр хэл дээр бол орхол юм байна. Надад бол яг нэг Vox тэгээд TED-ийн ялангуяа нөгөө метод гэдэг шүү дээ. 4 минутын 3-4 минутын тэдрийг ингээд орчуулаад тавиул айгу хөөрхөн болох юм шиг. Ер нь бол ингээд хүүхэд жилтгүү одоо TED-ийн нөгөө нэг тэр meet series-ийг бол ингээд том ч үзэн, хүүхэд ч үзэн, хүсэн залууг үзэж болно. Тиймэрхүү яг ийм universal контентуудыг монгол хэл дээр гаргах нь айгу чухал юм шиг санагдаж байна. TED дээр тэгээд
Myth-с гадна бас түүхийн контентууд амар гоё. Монголчуудтай холбоотой зөндөө юм бас байдаг та нар сонирхоорой гэж. Тэгээ өөр чинь юу вэ? Шашинтай. Тэгээ шинжлэх ухаантай холбоотой урлаг соёл тэгэл. Гэтэ шинжлэх ухааны хизээж Kurzgesagt актыг бол гүцэхгүй. Kurzgesagt is king гэж. Language barrier яажсэн бэ? Тэгээ одоо монгол хэл, англи хэл нь хоёроо баланслах тал байна. Ихчтэйгээ амар их hangout хийдэг байсан болохоор монголоор угаасаа ярина. Гэхдээ манай нагцэгч нөгөө нэг манай хоёр үеэлтэй хоёулантай нь монголоор ярьдаг дандаа. Тэгээ тийм болохоор нөгөө нэг монгол хэл нь яачж байгаа байхгүй юу? Дархлаачж байгаа байхгүй юу? Тэгэл яаж ч англид удаан байсан. Тэр хоёр одоо ингээл би сайхан ч гэжтэй баг 3-4 сарын өмнө би нөгөө нэг үеэл ихчтэйгээ уцаар ярьсан. Тэгээд Индраг танилцуулсан байхгүй юу? Тэгэл монголоор ингээл яриад ямар ч асуудалгүй монголоор ер нь бол ярьчлээ. Яг хөө гэхдээ үгийн баялаг нь мэдээж харьцангуй бага л байгаа л баг л та. Тэгтэл it was very impressive. Гэхдээ ямар ч аялга байхгүй. Тодорхой хэмжээнд байгаа. Гэхдээ тэр нь амар мэддэгээр үү. Гэхдээ тэнд ингээд яг Английн нэгт Английн иргэн болцсон. Хоёрт Монголд ирээгүй те 10 хэдэн жил болж байгаа. Тэгээд 10 хэдэн жилийн өмнө ирэхдээ нэг сарл байсан. Тэрнээс өмнө бас 10 хэдэн жил ирээгүй. Тэгэхээр яг одоо нэг 30 гарцсан хүн те амьдралынхаа бараг 80% англид өнгөрүүлсэн англид өнгөрүүлсний хувьд ер нь бол яг хэл нь амар сайн байгаа байхгүй юу? Хэлний дархлал ер нь бол айгүйх байх хэрэгтэй юм шиг надад санагдтыг. Нөгөө нэг хүүхдэд хичээл орж ирсэн чинь тэр хүүхд нь монголоор ярьж чаддаг. Хүүхдээ монголоос яваагүй байсан нэг хүүхд шүү дээ. Тийм яг тийм хүмүүсийн кейсүүд айгүйх байдаг. Ер нь бол яг тэр тэгээд амар ухаантай ер нь бол айгүй хөрх хүүхд. Гэтэ тэр хүүхд яагаад тийм болцсон юм? Гэхдээ яагаад тэгдэг вэ гэхэлэр миний зүгээр ажигласнаар ангийнхаа хүүхдүүдтэй нэг харилцаанд ордгоо. Тэгээд ангийнх нь хүүхдүүд нь яаж яхад орчлонгийн хүүхдүүд угаасаа монголоор айгүй бага ярьдаг. Тэгээд нэгт монголоор айгүйх бага ярьж байгаа. Хоёрт ангийнхаа хүүхдүүдтэй харилцаанд ордгоо. Айгүйх нэг тийм virtual ертөнцид айгүйх байдаг те. Онлайн friendsтэй, онлайн найзуудтай. Тэгээд онлайнаар угаасаа ярихад ямар хэлээр ярьдаг вүлээ? Obviously англиар л ярьж байгаа. Тийм тэгэл teenage хүүхд юм чинь obviously тэгэл ээж аав маавтайгаа бол teenager-үүд чинь их ярьдаг шүү дээ өсвөр насны хүүхдүүд. Тэгэхээр ер нь бол ингээд нэг юм юу ячиж байгаа байхгүй юу? Англи хэлний яг юм нэг боксонд орчиж байгаа байхгүй юу? Манай охин дүү би одоо жишээлбэл охин дүүтэй хизээч хэл мэлний юм уу юу ч зааж байгаагүй. Тэгсэн мөртлөө манай охин дүү ер нь бол амар сайн англи хэлтэй. Тэг ингээд яагаад юм сайн англи хэлтэй ингээд тэгэхээр бас л яг тэр нөө үзэж байгаа харж байгаа контент яг сая яг инхүлийн яг хэлсэн л байгаа байхгүй юу? Үзэж байгаа харж байгаа контент нь англи хэлээр тэрийг үзэж харах тусмаа англи нь сайжирдаг. Тэгээд илүү сайн контент үздэг гэдэг ч юм уу те. Тэг яг тэгэл ингээл баахан ийм racism марсангөр ялгарлан гадуурах баах юм ярьлаа л та сая солиотой хүн шиг солонгосууд эсрэгтэй байсан та. Гэхдээ гол яг ингээд миний зүгээр айгүй хүсэж байгаа юм нь соёлын дархлаа байгаа байхгүй юу? Тэгээд тийм юм байхгүй байгаад байгаа болохоор бид нар одоо ингээл амаа олохгүй солонгос хоол иддэг, амаа олохгүй ингээл солонгосуудыг өмөрдөг. Тэгээ амаа олохгүй бид нар ер нь бол Монголоос босоод бүх юм бид нар дургу. Тэгсэн мөртлөө яг үүндээ бидний culture ингээд яг амар тийм үн цэнтэй гэдгийг мэдэхгүй. Тэгээ бидний culture үн цэнтэй гэдэг нь миний ярьж байгаа юм биш. Гадаад ч гэсэн айгүй хүн цэнтэй байгаад байгаа байхгүй юу? Бидний culture нөгөө зөвхөн Чингис хаанаар хязгаарлахгүй. Тэрнээс цааш түүхийн зөндөө олон гоё юмуд байгаа тийм. Бага амар том нөлөөнүүд байгаа. Гэхдээ Чингис хаанаас хязгаарлах юм бол баг хангалттай шааж байгаа байхгүй. Тийм амар fucking баялагтай шааж байгаа байхгүй тий. За fine зүгээр Чингис хаанаар хязгаарлахтлаа that's fucking almost more than enough тий. Тэгээд тэрнээс цаашаа ингээд ийм амар том юм байгааг хүмүүс мэдтгүү. Тэнгуут одоо жишээлбэл ингээл хүмүүсийн ингээл шүтээд байгаа тий солонгосуудыг харъя, fucking японочдыг харъя ч юм уу тий өөр одоо ингээл францууд ингээл өөр шүтэж байгаа юмнуудыг харах юм бол бүгдээрээ биднэрт дургу, биднэрт ямар нэгэн байдлаар биднийг дорд гэж үздэг. Тэгээд тэрнээс гадна за ялангуяа солонгос амар их олон охтууд, амар их олон залуучууд солонгос кино үзэж байгаа, солонгос дуу сонсож байгаа, солонгос юм мэдж байгаа, солонгос хувц өмсөж байгаа. Тэднийг амар influencer culture гэж боддог бол айгу буруу ойлголттой байгаа тань. Эдгээр influential байгаад байгаа сүүлийн нэг 30 жил эдгээр influential байгаа. Тэрнээс өмнө they were nothing. We are the fucking OG influencers. Бид нэр fucking OG интернетийг fucking мороор шаажсан. Тэгэхээр яг тийм л юм яриад байгаа байхгүй. Тэгээд бид нэр өөрсдөө ингээд солио хамгаалж Amazon, Taobao торгоны замаар шааж байсан. Торгоны замаар хүргэлт хийдэг байсан тийм ээ. Custom бүтээгдэхүүн шааж. Яг бодоод үзэнгүүт одоо чидүүн жимстэй
юу гэдгийг анар ч юм уу те нэг юм Монголд байдгүй юмнууд мөртлөө бүгдээрээ ингээд гадил те юу тар ус эдэргээл те бүгдээрээ Монгол нэр өгтэй. Тэгээ тэр нь юунаас үүдэлтэй юм гэхээр торны зам байсан те бидэрт бүх гарцсан байсан тэр бүх бүтээгтүүнүүд ямар нэгэн байдлаар Монголд орж иж ирсэн те бид нар эртнэр үеэс байсан. Бид нар шинээр танилцаагүй те. Тэгээ яг тухайн үедээ танилцж байхдаа бас нөгөө хэлний дархлаа гэдгийг харгалзаж үзээд тэдний ингээ Монгол нэр мэр өгсөн байгаа байхгүй тийм чинь болоод. Яа тэгэхээр тэрийг л айгу би тэгээд яг зүгээр миний ингээд яг хамгийн том одоо жишээлбэл яг ингээд амьдралын амар deep-рэж ачлаа. Гэхдээ амар тийм чухал юмнуудын нэг тэр юм санагддаг байхгүй. Яг ингээд cultural тэгээ соёлын юм дархлаатай тэ болохын тулд тэрэнд ингээд хувь нэмэр оруулах хэрэгтэй юм санагддаг байхгүй. Тийм болохоор тэ курсгээс актыг монголоор орчуулад тэ хулгаагарч байсан хамаагүй давшаа гэж сая инкүли ярьж байгаа. Тэгвэл санал нийлж байна. Тэр хүмүүсийг англи хэл сураад курсгээс акт үзээсэй гэж бодохгүй байна. Тэгээ монголоор гоё монголчлоод орчуулад. Эртээд нөгөө Doctor Strange юу Multiverse Madness үлээ тэрийг үзчихсэн чинь нэг final нэг quote-н дээр нь нөгөө нэг юу they will be loved гэдэг нэг хэсэг байгаа байхгүй юу. Тэрийг ингээд монголоор орчуулахдаа хайраар дутаахгүй өсгөнө гэд орчуулсан байгаа байхгүй. Тэр нь одоо амар гой санагдсан. Вау те надад 5 өгөөч гэдгээс илүү гой шааж байгаа шүү дээ. Тэгээ ингээд яг тиймэрхүү байдлаар газардах хэрэгтэй болоо гэж орчуулахгүй те. You grounded гэж газардах хэрэгтэй гэж. Юу гэсэн үг юм бэ хэвста? Онгоц газардуулах гэдэг юм уу те хэвста. Тэгэхээр яг тэрэн дээр л би ингээд амар хач холбогдол өгөх хэрэгтэй юм санагддаг байхгүй хэдүүлээ. Өнөөрөө те шаас. За тэгэл Монгол юм нөгөө нэг identity-г бүтээ те. Монгол identity, Улаанбаатарын identity гэж. Хотынхаа identity. Би нэг city of nomads. Дархны identity. Тийм л байна да guys. Чи ни хаа. Өрнөхий жоохон гадалчлаа. Гомдсон юм шиг байна. Хэл яриа. Окей. Би гэртээ очиж өвдөө тэрвэдвэл. Энд пүси юм хийдэг хүн сохсгүй шүү. Уурлах хэрэгтэй яаш. Уурлах шээ. Намайг хараа. Намайг үзье. Намайг гिचээ гэж дуудаач. Над руу нулим метр. Яа. Тэг яг сүлд манлаа хэд болж байна. За. Classic time span шээж тэ. Би чамаас удаахгүй longest run time та шааша. Би зүгээр нэг гоё мессежээр дуусгал та гэж. Би ингээд сая ч гэжтэй нэлээд хэдэн жилийн өмнө би Malcolm X-ийн талаар зүгээр жоохон судалж ирсэн байхгүй юу. Тэгээд та нар өөрсдөө бас хараад үзээрэй. Инкул аягүй сайн мэдж байгаа. Чи Malcolm X-ийн талаар мэдэх үү хөрнөхөө? Malcolm X гээд яг Америкийн иргэний хөдөлгөөний үед 1950-ад оны үед амар идэвхтэй байсан. Luther King тэгээ MJ хоёр MJ тэгээд тэгээ Али Мухаммед Али тэгээ fucking хин бэдийн тэгээ яг тэр үед л тэдэр шиг ингээд айгуу том статустай Мандела эдэр шиг статустай тийм Мандела шиг юм байна. Тийм тэгээд social activist гэх юм уу? Яг тийм жинхэнэ нэр нь болохоор инфлюенсер ашаахгүй. Жинхэнэ нэр нь Malcolm Little. Тэгээд өөрөө амар их гэмт хэрэг хийдэг байж байгаа. Malcolm Little гээд TV show байдаг шүү дээ. Тийм үү? Яадаг шиг шүү. Funny shit юм уу? It's a sitcom. Тэгээд Malcolm in the Middle юм. Malcolm in the Middle. I fucking love that shit. Тэгээд Malcolm X-ийн талаар зүгээр яг ингээд судалж байхад айгу тийм сонирхолтой тийм түүхтэл хүн юм байлээ л дээ. Тэгээд гол нь 50-ад оны үед яг иргэний хөдөлгөөний үед civil rights movement-ийн үед Америкт амар итгэвтэй байсан. Тэгээд тэр үед одоо нөгөө нэг Martin Luther King-ийг бол мэдж байгаа бох те надаа мөрөөдөл би гэдэг нэг speech өгдөө шүү дээ. I have a dream те that one day my children will not be discriminated шатдаг тест. Тэр гайч амар тийм христийн шашинтай те ингээд пастор тэгэл preacher ярьж байгаа нь хүртэл яг нэг gospel яриа шатдаг те. Гэхдээ айгүй гоё ярьдаг амар eloquently амар гоё ярьдаг те харуудын ийм эрхчлөө интеграшныг айгүйх дэмждэг гэсэн хэрэг. Интеграшн гэдэг нь ер нь бол уусгах гэсэн үг л дээ. Уусгах гэдэг нь юу ярьж байгаа гэхээр хараастай хүмүүсийг адилхан эрхтэй болгоод Америкт адилхан амьдруулад тэгээд цагаастай хүмүүстэй чөлөөтэй гэрэлдэг ийм уусгах, соёлын хувьд уусгах ийм бодлого дэмждэг байсан юм баггүй. Malcolm X болохоор
гимт хэрэгтэн байж байгаа шоронд ороод Nation of Islam гэдэг юм исламын шашинтай юм нэг бүлгэмийн гишүүн. Тэр бол үнэхээр bullshit бүлгэм. Гэхдээ тэр бүлгэмд элсэж ороод тэгээд айгүй сайн хүн болсон. Тэгээд хамгийн анх яга bullshit вэ гэхэлэр заадаг юмнууд нь амар тийм Elijah Muhammad-ийн аль юу нь байл аль урсгал нэлээ. Нэг л урсгалтай байж тээ өөр байд юм уу? Нөгөө Sunni Shia хоёр байгаа. Sunni Shia биш аль нь ч биш байхгүй юу? Хамгийн амар нь бараг л Mormon байхгүй юу? Исламын шашин хэрвээ Mormon болох юм бол Malcolm X болохоор шашиндаа илүү гүн ороод утга учирыг илүү мэдрээд тэгээд нэг урсгалын илүү тодтогж гаргажсан хаа. Ааха. Тэгээ яг хөө зүгээр хиний Malcolm X-ийн яг тэр хийсэн юм ингээд хамгийн анх тэгээ цагаан dictionary тол уншсан тий уншсан ном нь тол уншсан хамгийн ингээл ихний үгнээс нь ахвал бүх юм цээжлээл. Тэгээ ер нь бол амар тийм өөрийгөө ингээд боловсруулсан амар тийм мундаг хүн байхгүй. Тэгэл цагаан арьстай ямар ч юм хүмүүстэй тэгээ телевизийн мэтгэлцээнд ороод бүгдгийг 0-0 шаагаал гарч ирдэг зэ. Тэгээ гол өөрийнх нь ярьдаг байсан юм нь integration буюу нийлэх биш separation амар их дэмждэг байсан. Тэнгуут ингээд white culture гэдэг юм бол те цагаан арьстай хүмүүсийн энэ culture бол хар арьстай хүмүүсийн хувьд бол ингээд айгүйх тийм буруу юм. Ягаад гэх юм бол бидний хүчээр ийшээ авчирсан. Бидний хүчээр энд оруулах гэж байгаа. Тэгээд бидэртэй адилхан Christ шашинтай болгосон. Тий. Энэ бол бидний шашин биш. Бидний шашин бол Ислам. Тэр бол үнэн ч юм уу худлаа ч юм уу бүүмд. Гэхдээ өөрөө бол тэгж итгэдэг. Тэгээд өөрөө original тийм ориг яг те яг жинхэнэ хар арьстай хүмүүс буцаад яг юу болох ёстой вэ? Яг тийм амар дэмждэг байсан байхгүй. Тэгээд ярианых нь яг тэрнтэй би айгүйх санал нийлдэг. Та нар тэгээд яг Malcolm X-ийг уншаад үзэх юм бол сүултээ тэгээд өөрөө алуулсан л та чавс. Гэхдээ гол яг тий гол яг юм нь юу вэ гэхэлэр ингээд тэр хүн бол цагаан арьстай хүмүүс те Вьетнам хүмүүс тэг хятадууд монголчууд алийг нь ч үзэн яддаггүй. Equally he doesn't care about any of them те. Гэхдээ хүнийг хүн гэж авч үздэг. Гэхдээ гол юм нь тэ хар арьстай хүмүүс originally бид нэр ингээд хар арьстай байх ёстой гэдэгт л итгэдэг байсан байхгүй. Ямар нэгэн өөр юм л уусахгүйгээр өөрсдийн identity-гээ бүтээ тэ одоо энтгэг хүн бол энтгэг байна тэ. Юу гэдээ Аз бол Аз байна, Хятад бол тэ Хятад байна, хар бол хар байна, цагаан бол цагаан байна тэ. Гэхдээ бүгдээрээ юм өөрсдийн гэсэн онцлогтой ч гэсэн нэг дээвэр дор нэг хүн шиг ингээд тэ differences гээд хүлээн зөвшөөрөөд те ингээд хамт байя гэдэг. Тэнгуут яг зүгээр яг ингээд хүмүүс хоорондоо өөр тийм ястан үндэстэн өөр үзэл бодолтой хүмүүс нийлжиж үн цэнтэй юм гарч ирдэ шүү дээ. Соёл жишээлбэл эртээд одоо инкулийг хөгжим ярьж хахад цагаан арьстай бистакууд Америкийн хөгжмийг бүтээгүй байгаа шүү дээ. Еврейчүүд ч юм уу цагаан арьстай хүмүүс. It was fucking black people. Тэгээ харууд цагаан арьстай хүмүүс нийлжиж орчин үеийн music гэдэг юмыг ер нь бол тодорхойлж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нэр аль болох соёлын хувьд тэ ингээд үзэл бодлын хувьд тусгаар тогтносон байж бид нэр хүн төрөлхтний соёл иргэншилт ч юм уу тэ ирээдүйдээ бид нэр хувь нэмэр оруулж чадна гэсэн үг. Гэж л би бодоод нь бид нэр Солонгос байснараа яг үндэ бид нэр үн цэнтэй байхгүй байхгүй. Бид нэр юу ч биш л болно шүү дээ. Whatever. Malcolm X. Fuck you. Болоорой биш та нар. Mongolian History X.